тэгэхээр энэ дээр байна штэ. Та нарт харагдаж байна уу? Солонгоо бол энийг мэдж байгаа тий. Тэгэхээр энэ орчлон уруугийн өөрийнх нь бүтцийг ингээд нэгсгэнчилсэн билээ хүмүүс. Нээ яаяар хийсэн. Тэгээ энийг харахаар их амархан. Тэнгүүд хамгийн дээд талд нь энэ мөлт хамруулах юм уу? версиг нөө. За энэ нэг энэ юу вэ? За л нэмээд хий. Их үсвэдэг юм. Ингээд чи яаж. За ингээд эхлээд ингэчээ. За Энийг монголоор юу гэж хэлсэн бэ лээ да. Үрцэн. За ямар ч лээсээ энэ ингээд ийм том юу байгаа заяа. Нэг юм мөнгө нэрсэн заяа их үсвэрл юм шиг байна. Энэ одоо үслийн цаг юм шиг. За тэрний доод талд нь энэ дахиад бас юу юм бэ? Universe хэр чи нөгөө орчлон хорвол гэсэн үг шүү. Universe. За энэ мөлт гэж байгаа шүү дээ. 13 тийм гэж ойлгож байна. Зэрэгцээ олон ертөнцийн тий. Доороос нь дэвшлэх юм аа. Тэгвэл За тэгсэн чинь за ямар ч лээсээ галактикийн бөөгнөрл гэдэг энэ дээр орж ирж байгаа. А биш супер кластер комплекс. Cluster complex. За бид утсаа хаалта. Монголд хийсэн байсан нэг боломж. доороос нь хөвөл амрах юм. За ээж. Би бас нөгөөдгөө интернетээр болсон уу? Минийх чинь дандаа англиар л юм бэ. Монгол биш дээ. Галактик бүхнэр. 1 2 3 4 1 2 3. ДК2 Монгол нь орчуулаад биш. Би энэ зургийг нөгөө групп дээр тавьчих уу? За. Монголоор бичсэн юм. Дээд хоёрын орчуулаг байна. Тэр нь тийм байхгүй энэ зургийн дотор ороогүй. За тэгээд тэгсэн чинь ингээд явж ийсэн аа. Энд дээр галактикийн бөөгнөрл орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэс дээшээ ийм юунууд байгаа. ертөнцид. Тэгээ энэ дээр галактикууд чинь бас нөгөө тусдаа орж байгаа. Тэгээ эний чинь нөгөө нэг хэн 99 галактик байна гэдээсэн тий. Гэхдээ би тэр мэдээллийг анх удаа сонссон. Яг тоог нь бол хэлээгүй. Тэгээд орчлон ертөнцид нөгөө нэгдэв галактик маш их байдаг гэдэг байгаа байхгүй юу? Одоо бид нэр тэр үдийг нээсэн юу бол байхгүй юм шиг байна. шинжлэх ухаанаар тийм. Шинжлэх ухаанаар биш. Ер нь энэ нөгөө галактикийн төв гэж байдаг. Тэгээ галактикийн төв чинь өөрөөсөө ингээд хайгаал явж идэв гэсэн. Нөгөө хөлөн гоцон цугаал ингээд явж идэг. Тэгэл ингээд гаргуудыг нэгээл тэгэл галактикийн зөвлөлд эсхүү гэл ингээд явж идэг. За тэгээд энэ дээр нөгөө нэг галактик. Тэгээд энэ галактикууд чинь дандаа нөгөө нар төвтэй. Дунд нь нар. Тэгээд яагаад гэхээр энэ бүх юм заавал ингээд юуныхаа төвдөө энергийн төвдөө байна. Тэгээд нөгөө энерги тэгш уялагдах гэдэг дээр ийм нар шиг хэлбэртэй. Тэнгүүд нөгөө наран босолт бай гэдэг ааш. Та өөрөө нар болоод бусдад ингээд түгээ гэдэг. Тэгэхээр бүх юм өөрөө ийм хувилтай. Тэгээд манай нарны аймаг болохоор энэ сүүн замын галактикт орчиж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нар нь дандаа галактикууд дандаа нар нь ингээд голтоо. Тэгээ манай дэлхий болоод ирж байгаа юм. Тэгээд дэлхий чинь өөрөө цаана контент нөгөө их газрууд болж байна тийм ээ. Тэгээд улс орн болж байна. Тэгээд government тийм ээ сум одоо хот. Тэгээд хот дүүрэг village тийм ээ тасган масган болов. Тэгээ энэ дээр нэг олон нийтийн community болж штэ тий олон нийтийн нийгэм болж байгаа. Тэгээ энэ дээр family болоод тэгээд хүн болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн энэ дээр ийм олон юмд хамарч байгаа. Тэнгүүд хүн чинь өөрөө бас систем буюу дотроо ийм эргэтэн тогтолцоо гэдэг системтэй. Тэгээ эргэтэн чинь дотроо бас өөрөө жижиг эс болоод явчихж байгаа. Тэгээ эс чинь дотроо бас эдүүд эсүүд эс. Тэгээ энэ бөөм болоо тий. Тэгээ энэ аргинил одоо эсийн дотор байдаг эргэтэнцрүүд байхгүй. За эргэтэнцэр тэрний дотор нь молекул тэгээ атом. Тэгээ энэ атомын дотор нь электронууд болж байна. Тэгээ электроныхын дотор кваркууд нь болж байна. Тэрний дотор ийм юу юм те мэдээлэл юм шиг байна. Тэгээ энэ болохоор энэ хоёр нэргүй байж байгаа. Гэхдээ энийг хүмүүс хэд нэрлэж чадахгүй болоо энийг өгдөө сумхын тоос гэж нэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр бүх юм ингээд нөгөө нэг ихэн дотроо ихний бага багтаад юм аа гэдэг яг ижлэн хуулиар ярьдаг гэж байна. Тэгээд бүх зүйл тоос тоос дэнсний хуулиар бичсэн гэдэг аа шүү дээ. Бүх юм. Тэгэхээр та
та нар юу гэж ойлгож байна? За бид нар дэлхийгээр тэрний бүтсэн гэдгийг төсөөлөд байгаа тийм. Нэг юм энэ тооснууд нь ингээд бөөгнөрөөд тэгсээр ээж байгаа дэлхийн том болцоо гэдгийг ойлгоод байгаа. Тэгвэл бүх юм гэдэг дээр би орох уу? Орно тийм ээ. Тэгвэл би ч гэсэн адилхан энэ тоосонцороос бүтсэн гэдэг байгаа байхгүй юу? Амтэн ч адилхан хөдөлж байгаа юм бүү харагдаж байгаа юм болгоо. Тэгвэл хүн яаж энэ тоосонцороос бүтэж ийн гэж ойлгож байна. Яаж тоосонцороос бүтэх вэ? Махан бийг нь бол үндсэндээ энэ одоо түүхөө хөгжил хувьслаа явцад үссэн. Тэгээд тэрэн дээр нэг сүнсэн бие сүнсэн бие бас ер нь бас одоо яаж бичээд л ер нь юм махан биелүүлсэн баг та. Тий. Тэгээд ээжийн хөвлийн дотор вакуум орчинд эхлээд тоосонцор нь эсгээд байгаа шүү дээ. Тэр жижигхэн юмнууд нь бүрэлдэх нь шүү дээ. Тэгээд тэр сав бүрдээд ирэхээр 3 сартад нь сүнс дээрээс орж ирээд байгаа шүү дээ. Сүнс бас тэр чин тоосонцор буюу жижиг хэсэс нь дээр бүтээгээд тэгээд явуулаад байгаа байхгүй юу? Нөгөө өөрөөсөө порталаар бууж ирдэг гэдэг. Тэнгүүд хүний бие яаж ийнө гэхээр энэ тоосонцор чи хаанаас ирээд байгаа юм гэхээр энэ байглаас. Байгаль өөрөө энергиэрээ энэ эднийг бүртгэв. Тэгэхээр нэг хүний хөвлийг бие вакуум чинь юм тусгай юм савнд энэ чинь бүрдүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг газар нутг нь энэ хүүхдээ бүтээдэг юм аа. Нөгөө уул усны урсаад гэдэг байгаа чи тэр байхгүй юу? Тэгэхээр аль нутагт хаана хин төрсөн нь нөгөө тэр нутгийнхаа энергиэр тэтгэгдэж явдаг. Тэрүүгээрээ бүтсэн учраас нөгөө бие модхаараа нутагтаа очиж хөрвөөгөө нөгөө нэг тэр өөрийнх нь нөгөө алдагдсан энерги тэрүүгээр нөхөд байгаа. Тэр уул нь ингээд үрээ ирэхээр таньдаг гэдэг байгаа чинь тэр байхгүй юу? Өөртөө адилхан энерги бүтэж байгаа учраас яг өөрийнхөө тэр адилхан энерги явж нөгөө миний хүү бай. Ингээд бид нар байгалаасаа бүтдэг гэдгийг ингэж ойлгоно гэсэн үг. Аав ээж болохоор савн болоод нөгөө монголчууд хэлээд байгаа нь юу гэдэг юм гэхээр ухааныг нь төрүүлдэг, биеийн төрүүлэхээс ухааныг төрүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ээж аав болохоор яаж юм гэхээр тэр бүрдлийг нь өрдүүлж өгнө. Энд дээр чинь зөвхөн хийчийг тас байгалийн юм ороогүй ээж аавын дээр бас гений мэдээлэл янз бүрийн тийм ээ юмнууд ингээд давхар олон юмны үүднээс тэгээ бид нар чинь хамгийн сүүлд нь дэлхийдээ махан бие орхичол яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ савнд орж байгаа нь болохоор энэ сав нь бидний нүдэнд харагдаж байгаа нь ээж ааваас төрөөл ээж аав эмээгээс төрөөд байгаа юм шиг боловч энэ өөрөө цаанаа ийм дэлхий дээр та төржил аливаа одоо гариг ирс дээр тэр оршинл нь тэр гариг ирсийн харчмаар тэтгэгднэ гэсэн ийм хувилтай. Яг л тэрэндээ зогцож амьдрна. Тэгэхээр тэр гариг ирсэн тэр дээд оршинлоо дотор нь гаднахаа бүтээдэг гэдэг энэ хувил нь дэлхий өөрөө тэгвэл яаж бүтээд байгаа юм бэ гэхээр 108 оршихуй нараар дамжуулж бүх нөгөө өөрийнхөө илүү юм өгдөг байхгүй юу? 108 оршихуй гэж штэ. Тийм олон оршихуй бид нарт туслаад дэлхийг бүтээсэн. Тэгээ бүтсэн тэр дэлхий маань өөр дотроо ингээд нөгөө нараар дамжуулаад тэр бүгдээрээ энерги өгөхөр энергиэр дамжуулж тэр одоо чулуу молооны тэр энерги мэдээлэл чинь тэр нар руу явуулах байхгүй энергиэр дандаа. Бүтлээр нь ингээд чулуу шидэж байгаа юм биш шүү дээ. Ийм хийчи тоосны энэ тоосон дотор ч мэдээлэл байгаа. Энэ дотор чинь юу энерги байгаа байхгүй юу? Эдгээр чинь хөдөлж байгаа. Тэгээ энэ чинь ижил мэдээллүүд нь татдаг учраас ингээд хуралцаар яж хагаад нөгөө байнгын энергитэй байгаа учраас эн чинь өөрөө ингээд хөдөлгөөнтэй тийм ээ. Тэгээд энэ энерги ингээд татсаар мэдээлэл татсаар байгаа томорж байгаа. Тэнгүүд тэр дэлхий дотор байгаа тэр нэг эрдэс, гуйл, төмөр, алт одоо юу гэдэг тэр эрдэс гэж хэлээд байгаа чинь 108 оршихуй бид нарт өгөөд байгаа байхгүй юу? Нараар дамжуулаад. Тэгээд нар болохоор яаж юм гэхээр нар болохоор өөрөө болор байхгүй юу? Болор. Тэгээд нар болохоор өөрөө дэлбэрдэггүй. Гадна талд нь энерги бодлож байгаа. Тэр энерги нь дэлбэрээд байдаг байхгүй юу? Амар их энерги хөрвүүлдэг. Тэгвэл тэр энерги нь нөө энэ нарны систем рүүгээ ингээд тэр чи хуваарлаж цацаад байгаа шүү дээ. Бүх гаригуудад нь тэнцүү хуваарлаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр энергиэр бид нарт дэлхийг бүтээгээд тэгээд дэлхийгээ байнга тэр энерги нь одоо тэтгэж байх хэрэгтэй. Яг л энерги алдагдлалд орж болохгүй учраас бүх юм энерги мэдээлэл. Тэнгүүд тэр энерги чинь тэтгэхийн тулд нар байнга өдөрт бид нар нөө амьдрах хүчийг өгөөд амьдралыг бүлэглээд байгаа гэдэг чинь тэр байхгүй. Тэр энергиэр ирээд байгаа. Тэгээд нар чинь өөрөө ингээд дэлхийрээ тусахтаа өөрөө эргэж байгаа шүү дээ. Дэлхий өөрөө эргэж байгаа. Тэгээд дэлхийд яг тэгш ингээд хуваарлагдаад тийм ээ. Тэр тусглаараа тэр юу дэлхий өөрөө яаж хуримтлуулснараа гаднахаа бүтээж байгаа байхгүй юу? Одоо нэг экваторын хэсэг нь их тусч байгаа бол халуун тий. Тэгээд тэр нөгөө нарны тусгалаар ирж байгаа тэр бодисууд нь хэрхэн яаж дотор нь хуваарлаг дэлхий өөрөө цөм дээрээ тэрийг хураадаг. Тэгээ хураангуудаа гадагшаа дахиад ингээд цацдаг байхгүй юу?
Тэнгүүд дээр гадагшаа цацхтаа гадна талдаа бүтээн. Тэр байгалыг бүтээж байгаа. Тэгээд байгаль нь бүтгэхээр яаж ийнө гэхээр нөгөө гадна байгаа биднийг бүтээн, агаан амьтныг бүтээн. Тэгээ нөгөө нуул ус чинь нөгөө хүнээ бүтээн тийм ээ. Энэ бүх ингэж ийм процессор явдаг. Тэнгүүд тэгээд дэлхийн өөрөө тэр нэг авсан энерги буцаагаад биднэр дамжуулаад буцаагаад нардуу. Харилцсан бие биендээ ингээд тэгээд буцааж аваад буцааж өгөөд тэгэхээр энерги дандаа гараад байх юм бол нөгөө тэр чин суллахгүй бол нөгөө дэлбэрэн шүү дээ тийм ээ. Тийм учраас гаргах заавал шаардлагатай. Тэгжээ тэр цэвэр энерги байнга тэгж бүх юм тэгж явна. Бүх юм энерги мэдээлэлээс үүсэлтэй. Тэгэхээр бидний нөгөө энэ махан биш чинь бид нар нөгөө өөрсдөө махан бие гэж бодоод байгаа боловч эн чинь энерги маш нэгтрсэн энерги мэдээллийн бүр ингээд нэгтруулсан хэлбэр нь байхгүй бид нар. Бидний сэр болчих юм бол бид нар үзэгсэж харагдахгүй л ийм одоо хийл юм болчихно. Тэгэхээр 5-аас дээш хэмжээстэд бол яг 5-аас дээш нь болохоор нэг ийм махан биеэр амьдрах боломжгүй гэж байгаа. Яа тэгэхээр нөгөө нэг чичирхийлэл нь энерги мэдээлэл нь ингээд сул зэрэг болчихж байгаа учраас харагдахгүй болчихдог. А энэ 3 буюу 5-аас 5 хүртэл боддоор явшин гэдэг. Тэгэхээр ийм хүнд ийм нягт ийм зүйлд бид нэр амьдарч байгаа болохоор энэ боттой юм шиг оршиж байгаа. Гэтэл яг эн чинь цаана энерги мэдээлэл байхгүй юу гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй байхгүй юу? Орчлон ороо бүгдээр энерги мэдээлэл. Тэгээд энэ харын тал, цааны тал гэдэг байгаа чинь энэ хүнд энерги дээр харууд нь амьдардаг учраас энэ хүнд энерги чи өөрөө гаш юу, зовлон бэрхшээл муу санаа ч юм уу тэр шунал байд юм уу тэднэр тэрэгтэй байгаа учраас энэ доор л эднэр оршино. А бид нөгөө цагаан гэдэг байгаа чинь дандаа энэ дээшээгээ ингээд тэмүүлдэг. Тэгээ орчлон ороогийн өөрийнх нь цэг нь өөрөө хайр байхгүй юу? Хайрн дээр бүгдээрээ бүтсэн. Тэгээд хайр байхгүй бол эдгээр чинь ингэж орших боломжгүй шүү дээ. Хоорондоо зөрчилдөөд хоорондоо нэгдэж чадахгүй бол юу ч оршин тогтох боломжгүй. Тарж утаар даалга болчихно тийм ээ. Тэгэхээр системээр оршихын тулд бид нэр яах вэ гэхээр энэ бүгдийг хайрн дээр хийж өгсөн. Хайр гэдгийг бид нар юу гэж бодоод байна гэхээр сэтгэл гэж бодоод байгаа. Гэтэл хайрын долгион байхгүй юм чинь. 432 герцийн долгион. Байгаль өөрөө 432 герцийн долгион дээр бүтсэн. Тэнгүүд бид нар яаж ийм гэхээр 1 секундэд 432 чичирхийлж ийна гэдэг шүү дээ. Бид нар харж чадах уу? Чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө яаж ийм гэхээр энэ дээшээгээ маш хүчтэй ингээд тэр чичирхийлдэг учраас чичирхийлээ өндөрсөх тусам энэ чинь дээшээгээ очдог учраас яа харагдахгүй байхгүй юу? Үзэгдэхгүй. Тэр долгионуудыг чинь хэлээд байгаа. Тэгэхээр энэ орчлон хорвоочин бүгдээрээ хайрн дээр бүтсэн буюу. Тэгэхээр бид нэр хайрыг ойлгохдоо юу гэж ойлгох вэ? Хүн энэ дээр голд нь уйгаад байгаа шүү дээ хүн. Тэгвэл хүн яг хайрыг яаж ойлгох вэ гэхээр хамгийн ойрхон харах нь байгалаа хар. Байгалаа харахаар нь шүү дээ. Байгаль ямар гоё бүтсэн бэ тийм ээ? Бүх юм нь уялдаа холбоотой. Тэгээд биднэрт дандаа сайн сайхан нэгдэг. Байгалаас муу юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр тэр чинь хайр байгаа зү. Хайр дээр бүтсэн байгаа зү. Тэгээ хүнийг амьдруулахын тулд хайрыг бүтээсэн байхгүй юу? Одоо хүмүүсийг амьдруулахын тулд тэр орчныг чинь бүрдүүлсэн. Тэгэхээр энэ орчлон оруу чинь биднэрт маш их хайртай. Тэгээд бүгдээрээс чөлөөт сүнснүүд эндээсээ тасарсан энэ чөлөөт сүнснүүд бүгдээрээ өөртөө сонголтоо хийж амьдрдаг. Тэнгүүд бид нар яадгүй гэхээр энэ хэсэг дээр оршинлууд болохоор энийг мэддэг учраас бид нар бүх зүйл хайран дээр явдаг гэдгийг мэддэг учраас эдгээр ерөөсөө ямар ч зөрчилдөөнгүй амьдрдаг байхгүй юу? Би энийг хүлээн зөвшөөрдөг. Би нэг хамгийн сайхнараа хайрладаг, тусалдаг. Тэгээ биднэрт хайртай учраас бид нар чинь 108 оршихоо биднэрт туслаад дэлхийг үргэлж тэтгээд биднэрт амьдралыг өгөөд нар ингээд өгөөд байгаа байхгүй юу? Биднэрт хайргүй байсан бол мөнгө төлөлгөө шүү дээ, тийм ээ. Та нар одоо авсан юм чи өөлгөө шүү дээ. Гэтэл тэхгүйгээр үргэлж өгөөд байгаа чинь биднэрт маш их хайртай. Тэнгүүд бид нар яаж яах вэ гэхээр энэ хорвоо дэлхийн өөрөө хайр гэдгийг зөвхөн хүний сэтгэл ээж аавыгаа хайрлах, хань ижлээ хайрлах, үр хүүхдээ хайрлах гэж дутуу ойлгоод байгаа байхгүй юу? Гэтэл хайр чинь хамгийн ойрхон хаана байна гэхээр бүх зүйл ижилхэн тэгвэл олж харъя гэвэл байглаас эхлээ хайгаад олчих. Тэр цэцэг чинь та нарыг амьдруулахад та нар руу инээгээд дээ шүү дээ. Тэрийг харчлаа гэж байгаа байхгүй юу? Ямар гоё цэцгэлсэн бэ те? Хараад бид нэр үнэхээр гоё ямар гоё юм бэ гэж сэтгэл хөдлөдөг шүү дээ. Байгаль дээр очиод хөөх энэ араатан жигүүрний тэр дуу хөгжим шиг тийм ээ? Чуу ингээл жирэгж байгаа чинь ус ингээл шоржигнж байгаа чинь ямар гоё хүнд таалагддаг вэ? Тэр чинь хайрын эрчим яваад байгаа байхгүй юу? Хүнийг амраагаад хүнийг ингээд тайвшруулад байгаа чинь. Тэр амгалан тэр 50 гэдэг чинь өөрөө энэ орчлон орвогийн өөрийнх нь тэр 432 герц буюу долгион ийм нам ингээд амар гоё нам жим долгион. Тэгэхээр энэ доошоо авах тусам яагаад бид нэр ингээд ийм нүргэнтэй ийм юу байна гэхээр
энэ удамшил зөв буюу тэрүүгээр бид нар амьдрч чадахгүй өөрсөндөө төвөө уучаад ийм айгүй их noise те машин тэр хүний хийсэн юм болгоо ер нь бол удамшил буруу. Одоо бид нар энийг ойлгох юм бол тэрэндээ зогцож амьдрах нь өөрөө удамшил зөв рүү орох гэдэг байхгүй юу? Удамшил зөв гэдэг нь өөрөө байгаль орчин дэлхий чинь тэрүүгээр бүтээгдсэн байна. Тэгээд чи байгалаасаа ингээд ургаад гарцсан бий байна. Чи удамшил зохистой хоол гэдэг байгаа чинь чи ингээд бүтээгдсэн юм бол эндээ таарсан хоол идчихээ. Чи энерги штэ. Тэр энергийг чи байгалаасаа авчаач тэл гэдэг байгаа байхгүй юу? Хүн өөрөө тэр хийсэн одоо янз бүрийн нэмэлттэй бүтээгдэхүүн чинь биднэрт хортой байна. Тэгээ яагаад тэрийг хүмүүс хийгээд байгаа гэхээр зарим нь мэдээд хийгээд байна, зарим нь мэдхгүйгээр хийгээд байгаа. Мөнгө гэдэг юмны төлөө тийм ээ. Нэг хорлоод байгаагаа мэдхгүй. А зарим нь мэдээд байгаа нь болохоор тэр харийн талынхан албаар нөгөө шавжны гаралтай янз бүрийн химийн бодистой юмыг биднэрт өгөөд байгаа. Нөгөө вакцинаар тариад нөгөө хүмүүсийг сэрэхгүй тул тийм ээ. Тэгээ энийг бид нар ойлгох хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд бүх зүйл ингээд нэг юм аа гэдгийг бид нар ойлгоод ирэхээр яах вэ гэхээр эднийг бүгдийг нь ойлгоод ирэхээр хүмүүс биш дээ. Нэг нэгэндээ ингэж муухай хандах, байгальтайгаа зэрлэг хандах, ан амьтныг одоо дорд үзэх ямар ч хэрэггүй болчихж байгаа. Яа тэгэхээр бидний төлөө тэр ан амьтан чинь амьдраа тий. Бидний төлөө цэцэг ногооч уургаад, бидний төлөө ус байгаад тэр усыг чинь тэр агаарыг чинь хэн өгöd байгаа юм гэхээр энэ оршинлуу чинь бид нар лөө явуулаад байгаа байхгүй юу? Эдгээр чинь бид нар лөө тэр энергиээр дамжуулаад ингээ бидний бие хадыг бий болгоод биднийг амьдруулахын тулд хийгээд байгаа гэдгийг ойлгоод ирэхээр бид нар сэтгэлгээ бол бүр их том болчихж байгаа. Нөгөө нэг энийг ойлгохгүй байгаанууд нь энэ шинжлэх ухаан болохоор энэ рүү орчоод ингээд энийг заах байгаа шүү дээ. Дээшээ бол тий. Ерөөсөө энэ байхгүй гарт баригдаж нүдэнд үзэх юмыг л ерөөсөө ингээд эдис эргэтэн тогтолцоо гэдэг ингээд бүдийн заагаад байгаа. Тэгэхээр бидний нэг сэтгэлгээ нөгөө 3D сэтгэлгээ буюу ингээд байгаа хүмүүсүүд яаж ийм вэ гэхээр энэ цаана ийм одоо нарийн тогтолцоотой ийм юм байгаа гэдгийг сэтгэж чадахгүй байгаа болохоор тэр хүмүүс одоо байгалийн баялагийг ашиглах нь зөв. Байгалаа юу одоо хувааж идэж ууя гэдэг ингээд зүтгээд байгаа байхгүй. Гэтэл өвгдээс юу гэдэг нь вэ гэхээр энэ дээр төр зур ингээд бид нар эргэлдээд ингээд эргээд буцдаг. Одоо энэ туулал хийгээл тэгэл эргээд буцдаг ийм сүнснүүд байхад чинь тэрийг үеийн үед цэврээр нь байлгая. Тэ? Одоо энэ дэлхий дээр дэлхий өөрөө яг заягдсанараа байх юм бол тэр чинь эвдэрч гэмтэхгүй учраас тэн дээр байнгын тэр амьдрал үргэлжлэх боломжтой бол. Бид нэр эвдээс үтгэхэд зөвхөн бид нар энэ төрсөн юм чинь энэ миний одоо эх орон юм чинь бид нэр одоо энэ насандаа идэх ёстой мостой гэх тэгэхээр чинь бид нар энэний чинь эзэн биш байхгүй яг үнэндээ төр зурал ингээд энэ төрсөн болохоос ш. Тэрийг ойлгохгүй байгаа гэсэн үг. За тэгээд нэг миний яриад байгаа би болохоор ингээд галактик юу мөө гэдэг ингээд яриад байгаа нь болохоор би энийг яриад байгаа. А ихээ болохоор энэ хүн дээр ингээд юу одоо эд эрхтэн тогтолцоо тий тэн дээр юу болоод байна гэдгийг яриад байгаа. Тэгээ энэ нэг л хүн дээр ингээд хоёлаа хоёр талаас нь яриад байгаа байхгүй юу? Алтан дээдгний айлгой юу яриад байна вэ? Энэ бүгдийг яриад байгаа байхгүй юу? Бүхэлд нь. А тэгэхээр шинжлэх ухаан болохоор энийг яриад байгаа учраас нөгөө нэг инхээ ингээд хэлээд байгаа шүү дээ. Гадны юмнууд одоо нэг сургалтын юмд суухаар нэг сонио ингээд юмыг айгу жижиглээл тэгэл ингээд ойлгомжгүй болгоод авах юм аа. Яа тэгэхээр эдгээр энэ том ертөнцийг харахгүй ойлгохгүй байгаа учраас энэгээр л нөгөө энэ томьёо тайлах гад үзээд байгаа байхгүй. Тэгээ энэ дутуу болохоор яг хав тайлахдаггүй. Гол нь энэ байгаад байгаа шүү дээ. Тэгээд бодож бодын шир дөрвөг ихчээр бүх юм эцсийн цэг нь хайр дээр л очино. Бүх хариу. Тэгээ бид нар чинь энэ туурлыг яагаад хийгээд байгаа вэ гэхээр энэ хайрыг л бид нар олохгүй л хайгаад байгаа байхгүй юу? Хайгаал. Яа тэгэхээр энэ хайрыг энэ хавьд бид нар энэ дээр ертөнцид амьдарч байхдаа энэ хайрыг үргэлж авдаг, энийг мэдэрдэг учраас залхацсан тэрний хайр үн цэнийг ойлгохгүй байгаа. Тэгэхээр энэ хайр үргэлж байж байгаа учраас доошоо орж би тэр нөгөө нэг хатуу хөтөг нь үзэж хагаад тэр хайрны учрыг олох гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ ээжигээ байхад бид нар ээжийнхаа үн цэнийг мэдгүй байж байгаа. Ээжигээ алдчихаараа үн цэнийг мэддгийг сурах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ ээж ааваар нь дамжуулж биднэрт яаж ийм вэхээр энэ орчноо хорвооч нь ээж аав гэдэг хамгийн үнэтэй юм гэдгийг тэрүүгээр дамжуулж бид нар нөгөө энэ хайрныхаа учрыг олох гэдэг. Хамгийн ойрхон байгаа тэр хүмүүсээр нь дамжуулж олох гэдэг байгаа байхгүй юу? Хайрны үн цэнийг. Тэгэхээр энэ хайрныхаа үн цэнийг олчих юм бол бид нэр аливаа зүйлд хүндэтгэлтэй хандна. Бүх зүйлд хүндэтгэлтэй хандна. Яагаад эн чинь орчноо хорвооч ийм сайхан юм биш үү? Бүх юм чинь
үнэхээр гоё ингээ бүтээгдсэн байна те. Тэгээ хүн бид нар энийг ойлгохгүй дутуу ингээд ухаарснаасаа болоод хоорондоо эвдэрлцээд байгаа юм байна. Хоорондоо би энийг хорлоод байгаа юм байна. Ингээ амьдрал ботхгүй байна гэдэг чинь биднээс шалтгаалаад байгаа юм байна гэдгийг ойлгоно гэсэн үг. Тэгэхээр хүний ээж аав эцэг их гэдэг бол яадгүй гэхээр бас л ингээд энэ сүнснүүд чинь орж ирээл ингээд ээлж дараагаараа л бид нэр төрж байгаа шүү дээ. Тэр одоо хайр инэрлийг үр хөвгтөө яг зааж өгнө. Тэгээ бид нар тэндээсээ суралцсан. Ингээд нүүн үр даалгавар л ингээд яваад байгаа. Тэгээд хайр гэдэг чинь өөрөө хайх ирж олох шүү дээ, тийм ээ. Тийм үг юм билээ шүү. Тэгэл хайрыг л хайгаад байгаа. Хайраа олж чадахгүй болохоор л бид нар заваал, уйлал, дуулал яваад байгаа байхгүй юу? Нөлөөсөө урсгал эн чи яасан хэцүү юм бэ гэл. Хүний амьдрал ерөөсөө л тийм л юм билээ. За чи эхлэх үү? За юу юм? За одоо нэг хичээл тэгээ холбоотойгоор. За Гэсэн шүү дээ. Ярилцсан гэсэн шүү дээ. Тэгэхээр нөө сортон бихи хатан маань хүүхдүүдээ нөгөө сурахтаа юу яасан гэдээсэн шүү дээ. Янз бүрээр би шалгасан гэ тэ. Харгуун 50 шалгуу би одоо яаж шалгуу. Тэр чинь нөгөө нэг энэ хүүхдээ энийг ойлгож ийн үү? Чи эднэрийг ингээд ойлгоод энэ хүмүүсийг удирдах авьяас чадвар байна уу гэдгийг л хатуу хөвтөөр үзүүлээд шалгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн хүүхдээ хүн шиг хүн болгоно гэдэг чинь аливаа зүйлийг одоо том сэтгэх. Тэгэхээр нөгөө яагаад том сэтгэх гээд байгаа вэ те? Одоо чи ингээд нэг жижигхэн хувийн гэдэг юм сэтгэлгээгээр сэтгэхээр чинь наа чи жижигхэн байна. Чи улс орон үүслийн 3 эрдэн дээрээ сэтгэлгээгээ тавьчихаа гээд байгаа чинь бүр том сэтгэгчээ. Тэгээ болж өгвөл нөгөө монголчууд чинь нөгөө оршихуй минь дэлхий минь гэж сүгэ өргөд байгаа чинь энэний цаатал руу бүр сэтгэгчээ. Бүр томор гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг бодож чаддаг хүнийг л хүн шиг хүн гэдэг байгаа байхгүй юу. Тэр цааталын бүр үр дүнг тэн дээр гарах үр дүн чиний хийж байгаа үйлдэл чиний амьдрал тэн дээр л зөв явах хэрэгтэй гэдэг. За энэ дээр нэг сурах арга барилын үр дүнгийн зурглал гэдэг зурглал байна тий. За тэгэхээр энэ дээр ингэж штэ хилэлцүүлэг хийх өөрөө хүнд тийм үр дүнгийн 50% өгдөг. Дадлага хийх буюу тэр одоо бусдад заагаад өгөх юм бол яг нь одоо заахад суралцахад 75%. За бусдад бүр багшлаад ингэ заахад бол 90% өгнө гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр нөгөө яагаад ярилцах гээд юм нэхэр нэгдүгээр энэ ном маань өөр ийм маш үн цэнтэй ном байна шүү дээ тий. Орчлын ертөнцийн бүр ийм жамын ингэ бүр үүдээ зайл эзэн юм тавьчаад тэгээ энийг одоо ингэ ийм ном болгоод өгсөн байгаа нь өөрөө биднэрт бол маш том үн цэнийг авчирчжээ. Одоо бид нар яах нөхөр энэ өнөөдрийн амьдралдаа одоо түрүүний ярьдаг шиг өнөөдрийн амьдрал дээр цаорхон ханаад байгаа. Юуг нь бид нар буруу гэдэг байгаа, юуг нь зөв гэдэг байгаа, нийгэм өөрөө ямар байгаа даа. Бид нар тэр нийгмийн одоо энэ ороо бусгаас яаж одоо энийг зөв тий одоо бүрэн дүүрэн одоо өөрөө өөрсдөө эзэн болж явах вэ гэдэг талаар бид нар ойлгох гэдэг байхгүй юу? Номоор дамжуулж бид нар өнөөдрийн амьдралыг олох гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь бас нэг утга нь бол цаорхон юм байсан юм байна уу? Байжлаа нөгөө аав арх уудаг ээж одоо юу гэдгийг загиндаг гэдэгтээ яг утга нэг болчихж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр амьдрал өөрөө явж ийн тэгэхээр өнөөдөр бол нөгөө нэг цөөн цаг гэдэг цаг ирчихсэн муу муха зүйл байна уу байж тэгэхээр бид нар одоо бэлэн одоо номын стандарт буюу ном маань өөрөө биднийг хаашаа болох уу яах вэ гэдгийг биднэрт өгсөн байгаа учраас одоо бид нар цаорхоогоо нөхөд тэрэн дээр одоо ямар одоо ойлголтыг бид нар оюун санаандаа хүлээн зөвшөөрөөд тэгээ бид нар яг нь хүн болгон өөрийнхөө орон зай дээр одоо босож ирэх вэ гэдгийг Тэгэхээр өнөөдөр энийг хийх гээд байна тий. Тэгээд 50% та болно. Тэгээд та нар энийг дуршиж үзэхээр 75 болох юм байна. Тэгээд тэрийг хүүхдүүдэд зааж өгөхөөр 90 болох юм байна тийм ээ. Тэгэхээр нөгөө саяны миний үзсэн тэрэн дээр тэр нэг хүн гэдэг чинь өөрөө мон штэ тийм ээ. Яг би өөрөө байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа байх хэрэгтэй юм байна. Бүх зүйл чинь хамт байдаг юм байна гэдэг байгаа чинь тэр гэрээ онлохгүй юу? Уялгын онлохгүй юу? Тэгээд тэр чинь өөрөө орчлон хорвоо чи өөрөө яг гэрийн бүтцтэй. Тэр одоо төсөөлөл байхгүй юу? Тэр чинь нэг ингэж яг гэр шиг байрлаагүй. Гэхдээ тэр энерги мэдээллийн хувьд яг гэрийн бүтцтэй гэдэг байгаа чинь яг үүслийн цэг нь өөрөө тэндээ байна. Тэгээ бүгдээр тэндээсээ цацраад тэгээ бие биенийгээ түшиж нөгөө 108 оршихуй бидний тэтгээд байна гэдэг шиг бүх оршихуунууд бие биенийгээ төтгэж харилцан хамааралтай оршиж байгаа учраас тэр нь хандлж босч ирж байгаа байхгүй юу. Тэгэж бүгдээр оршоод байгаа. Тэгвэл тэр чин улс орны хэмжээнд яаж ийн Монгол бас арт түмэн нь өөрсдөө бие биенийгээ тэтгээд тэгээд тэр өөрсдөө оюун санаагаараа үнэн болж байгаа байхгүй юу. Арт түмэн нь өөрсдөө тэр
тэрлүүгээ тэмүүлэх ёстой юм биш үү? Тоон юу тэр зангидсан тийм ээ. Тэгэхээр бидний ойлголттой бидний андуураад байгаа нэг зүйл нь төр засгийг сольчих юм бол бидний амьдрал дээшлэнэ гэдэг байгаа нь өөрөө тэр тоон ганцаараа байж байгаад өн босч ирэх юм уу? Хан босч ирэх юм уу? Тэгэхээр хан дөрүүлж явдаг үсттэй. Тэгээ тэн дээр өн зоогоод тэгжээж тэр чинь зангидаж тоон босч ирдэг энэ тогтолцоо буюу та нар өөрсдөө хувь хүнээс тул хийж байгаа биз дээ. Таны өмнөөс тэр нэг 126 хүн амьдраагүй шүү дээ. Тэгэхээр та хувь хүнээс өөрсдөө мон болж босч ирэх үү? Өөрийнхөө амьдралыг өөрсдөө тулна, өөрсдөө бүтээгч байна. Тэгээ өөрсдөө тэрийг оюун санаагаараа бүгдээрээ нэгд. Яагаад гэвэл хүчтэй оршихын тулд бүх юм чинь дандаа аюу нэгдэл дээр оршихгүй бол тарч утар даалга болчдөг гэдгийг хэлээд байгаа учраас ханлаад бие биендээ туслаад яв. Тэгээд оюун санаагаараа нэгдээд өн болоод тэгээд тэр үүслийн 3 эрдэнэ буюу нөгөө 12 зүн тоон болоод базж игнэ. Энэ чинь 12 зүн чинь болохоор оршин хорвоог бүр таниад тэрэн дээрээ бүгднгээр ингээд удирдах болчихж байгаа байхгүй тэр хүн чинь. Тэгэхээр хувь хүн ч гэсэн гэрээ онол болчихно. Тэгээ улс оронч гэрээ онол болчихно. Орчлон хорвооч гэрээ онол болчихно. Бүх юм тийм. За тэгэхээр өнгөрсөн хичээл чинь 5 хичээл орсон байгаа тий. Эхнийхээс 5 хичээл орсон байгаа шүү дээ. За хөх моноо бол гэдэг. За яг энэ нутган дээр өөртөө яг юу гэж ойлгож байна өөртөөхөө. Одоо яг энэний цаана одоо өөрөө яг хувь хүн болгон өөрийнхөө оюун санаандаа юу гэж буулгаж байна. Амьдрал дээр яг энийг яаж хэрэгжүүлээ юу яаж байвал одоо энэ хөх моноо бол болох юм бэ гэдэг асуулт тавь. Өөрийн чинь амьдралдаа хөх моноо бол болох нь өөрөө одоо тий Юу ямар талбар дээр энийг дараа нас одоо 9 говийн зүг гаргачих та. Тэрэн дээр би нэг юм хэлж өгöd. Тэгчээ дэшиг ор. Тэгэхээр мон болохын тулд нь штэ эргүүн бол гэдэг байгаа штэ тийм ээ. Эргүүний чинь квен гэдэг бас хэлээд байгаа. Өө энэ яагаад гарч вэ? дууссан байна уу? Тэгэхээр тэр хүн шиг хүн болно гэдгийг чинь 9 талбар дээр өөрийгөө удирддаг байгаа штэ. 9 квен зү. За тэгэхээр юу яачих? За солонгой ойрхон байгаараа самдар дээр 9 квен зүгээ 3-3-аар нэгэ биччихтэй. Яг нөгөө нэг юу шиг биччихээрээ. Одоо нөгөө сүүний цацал лээдэг штэ. Яг тэрэн шиг ингээд эхлээ 3 дараа нь 3. За та хэд ч гэсэн өөрсдийнхөө дэвтэр дээр биччихгүй юу? Тий, эхлээд 3-ыг бичээд дараа нь дахиад 3 тэгээд доотлолт нь дахиад 3. Цацлын нөгөө 9 нүдээр биччихээрээ. Хөндлөн тийшээ биччих. Ингээд үү? 2 9. Ингээд үү? Яа, юу Солонгогийн 782 нь байнаас солигдчих. 7-8. Бэлэг нь 7. 7 бэлэг. 7-8.
За наадхыгаа нэг шоо шиг ингээд дөрвөлжилчих бүгдийг. Тий. Дөрвөлжилчих. Тий. Тэгэхээр нэг энэ ингээд яг тэг шинцэгтээ дөрвөлж юм болно да тий. 3 9 юм чинь. За тэгэхээр нь штэ. Одоо энийг ингээд бүгдээрээ харъя л да. Одоо энэ ингэж аа. Ийшээгээ болохоор 90 4 гэж юм тий. За ийшээгээ ингээд зуръя. Тэгэхээр 90 өв зан. За ийшээгээ уншихаар өрөө өв ин. Ийшээ уншихаар бэлэг өв 4. Тэгэхээр энэ дээр дандаа өв дээр очиод байгааз. Тэгээд голд нь очиж. Нөгөө нэг бүх зүйл сүүлдээ 90 цэвэр үлдээд идэг тий. Нөгөө нэг уйлгаан анал дээр сүүлэн дээр нь нүүдлийн соёл 90 цэвэр өв. Гарах үр дүн дандаа энэ дээр очино гэсэн үг. Тэгээд таны одоо их хүсэл гэдэг байгаа шүү дээ. 9 хүсэл. Тэгвэл таны хүсэл нь шүү дээ. Эхлээд та нэг юм хүслээ. За бүр жижигхэн хүсэл би байртай болъё. Эхлээд тэгэхээр каунт эзэх дээр энэ юу болдог вэ гэхээр эхлээд та ингээл байр гэл ингээл нэг бичлээ. Тэнгүүд нөгөө хумхын тоос чинь хуралдана. Тодорхой хэмжээний ингээд хуралдаан үүснэ нэг ингээд орчинд. Тэгээд та байртай болохын тулд хичээн шүү дээ. Тэгээд энэ дээр цаг хугацаа орох учраас төлбөртэй байна. Тэр хумхын тоосоо адил мэдээллүүд эдлээ татдаг мэдээлэл ижлээ татдаг учраас томрууд ирэхээр тэр чинь бийжээд байгаа шүү дээ. Бид нар чинь ингээд мэдээллийн одоо хуримтлал гэдэг өөрсдөө боттой юм аливаа юм мэдээллийн нэр хуримтлагдж боттойгоор харагдаж байна гэдэг. Тэгэхээр цаг хугацаа ордог бийжхийн тулд яадаг вэ гэхээр тэсвэр төвчээр цаг хугацаа хэрэгтэй. Аливаа зүйл. За тэн дээр заавал одоо сайн сайхан байх хэрэгтэй. Яа тэгэхээр орчлон оргуучийн өөрөө дандаа сайн сайхан буюу тэр зүүн нэрэг дээрээ бүтцэн байна шүү дээ. Хамгийн сүүлийн зэг нь хайр байгаа учраас тийм ээ. За тэрэн дээр зөв байхын тулд удамшиг зохистой. Одоо бусдад сайн сайхныг хүсдэг ч юм уу. За тэгээд тань дээр авьяас чадвар хэрэгтэй тийм ээ. Тэрнийхээ төлөө бас хичээхгүй бол тэр чинь битгэхгүй шүү дээ. Хичээнэ. За сайн сайхныг ингээд үйлдээ тэгээ хичээгээд ирнэ. Тэгээд дараа нь тэн дээр чинь нөгөө өрөө буюу одоо яг чин сэтгэлээсээ хандна. Бүр одоо зүрх сэтгэлээсээ тэрэн дээр үнэнч байх нь шүү дээ. За тэгээд өв. Тэгээ нөгөө энэ өв гэдэг чинь өөрөө Монгол өв уламжлалыг чинь дандаа оюун санааны юм яваад байгаа байхгүй юу? Тэгвэл тэр зүйлийг одоо яаж хийх вэ гэдгийг бүгдээрээ оюун санаагаар одоо бодож үлдэхнэ шүү дээ. Тэгээ хүнтэй эвтэй байна. За тэгээд өвд эцсийн өгсөн Эрдэм ухаан буюу энэ өөрт чинь бас ингээд янз бүрийн мэдлэг одоо сурсан таньсан юм байгаа. Тэрийг оюун санаагаар бүгдээр ажиллана. Ингээ дадал болгоно. Өөрийн зам болгоно. Тэгээд энэ дээр чинь яагаад ирэх вэ гэхээр таны зөвн буюу алсыг харах одоо юу суугаад ирнэ. За ингээд ирэхээр энэ дээр нөгөө байр чинь бүтгэхдээ иймэрхүү дистаралтай юу. Ийм олон зүйлийг бүтдэг. Гэтэл хүмүүс яадаг вэ гэхээр тэр хүслээ биелүүлэхийн тулд хүн төвчээр гэдэг юм хайчдаг байхгүй юу. Нилээ явж байгаа цацаа бүтггүй бэл болчих. Тэгээд нөгөө нэг өмнө ингээл хуралдаал эхэлж яхад дундаас нь болчдөг гэдэг байгаа байхгүй юу. А гэтэл дэлхий дээр нөгөө автортай нэртэй одууд болол хөл бөмбөгийн од болол дуулаад од болоод байгаа хүмүүс чинь насан туршдаа тэн дээрээ тууштай яваад байгаа байхгүй юу. Тэгээ бүхэл талаас нь тэр хүн чинь шахаал ингээд тэрлүүгээ хичээгээл одоо тэнгууд орчлон ороо яадгүй гэхээр чи өөрөө зөв энерги дээр байхаар тэр одоо юун дээр чинь маш том боломжтой нөгөө юмыг их томоор сэтг гэдэг байгаа штэ. Одоо нөгөө байртаа болохын тулд чи зөвхөн байр гэдэг дээр төвлөрөхгүйгээр бид нар болохоор байрыг өштэй мөнгөтэй болчих байртаа болно гэж бодоод байгаа байхгүй юу? Мөнгө гэдэг дээр чи төвлөрөхгүйгээр зүгээр л за ийм сайхан амьдралтай болъё би байртай болъё гэж ингээд томор бодчих. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд хичээгээл явж ий. Тэгэхээр ямар нэгэн боломж тань дээр та өөрөө зөв эрд дээрээ ингээд зөв дээрээ байж байгаа учраас яг үхээр орчлон орвоо нөгөө зөв энерги нь ямар нөхцөл байдлаар танд нөлөөлнө. Хүнтэй уулзахад тань зөв санал өгдөг ч юм уу те сэтэл өгдөг ч юм уу одоо сургамж өгдөг ч юм уу ямар нэгэн боломжууд тань дээр орж ирээд идэг гэж байгаа. Тэгэхээр мөнгө гэдэг ингээд таны наадах чинь нэг жижигхэн юмн дээр ингээд тэр орчлон хорвоог ийм том одоо боломжуудыг
оруулах гэдэг юм жижигхэн хаал орж ирэх гээд байна. Тэгэхээр наадхан мөнгө биш зүгээр тэр бодлоо ингээд бодцоо. Тэг дээр зөв дээрээ байжээ. Тэгэл болно. Хүмүүс ерөнтэй гэдэг шүү дээ үгүй юм те. Та зөв дээрээ л яж яхад юм болдъим уу гэдаач. Тэгэхээр квант физик чи өөрөө ингэж явдгаа гэдэг. Тэгээ өөр дээрээ тэгээд хий бодлоо бодоод яваад байх шиг үйлдэл гаргаад яваа. Тэгээ үйлдэл гараад явахаар чинь наадах чинь чи үнэнч бай. Альва юм нөгөө нэг уйлган амл дээр чинь бүх юм үнэн дээр явна гэдэг байна шүү дээ. Чин үнэн тийм ээ. Чуу үнэн хажир үнэн. Үйлдээд явахдаа зөв дээр нь үйлдээд. Тэгээд энэ өвөө ухаан дээр эн чинь нөгөө нэг үнэн өөрөө энэ бүх төл. Тэнгүүд эн чинь өөрөө ингэж байгаа байхгүй юу? Одоо энэ ингээд одоо хасын эргэлт гэж хэлээд байгаа тийм. Ингэж явжгаад энэ дээр ингэ төвлөрж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг бидний энерги мэдээлэл зөв болоод ирнэ. Тэгэхээр та туйлбартай байх юм тийм ээ. За тэгээд нөгөө өөрийгөө зөв хүн болгох нь нэрг удамшил зөв хоол хүнс одоо бодол санаа үг хэл үйлдэлүүдээ бүгдийг удамшил зөв рүү тэглүүлнэ. Тэгэхээр нөгөө нэр мэдээлэл зэгцлээл юм гэсэн байгаа юм. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг дөрөв буюу өөрт юу боломж байна те. Тэрийгээ ингээ бас зөв болгоод юм гэсэн. Тэгэхээр энэ дээр бидний энерги мэдээлэл зэгцлээл юм. Тэ? Тэгэхээр хас чинь нөгөө нэг тэр дөрөв мөчтөд оруулахдаа аливаа юм ингээд тэр мөчөр нь ингээд одоо энэ буруу хас болчихсон. Энэ дэш явж байна. Тэгэхээр энэ чинь ингээд эргэхтэй ингэж байгаа байхгүй юу? Хас чинь ингээд эргэхтэй энэ мөчрлөө юм орно доо. Энерги мэдээлэл орно доо. Энэ лөө орно. Тэгэхээр нөө төвдөө тэмүүлэх хүч үйлчлээд байгаа. Юм эргэж байгаа юм чинь. Тэгээ ингээд цэгцрэг нэг юм нөө галактикийн зураг шиг тий. Яг ингээд ингээд зөв болоо хувилраад ингээд цэгцэнд орно. Нөгөө энтропи буюу эмх замрааг байсан юмнууд чинь ийшээгээ ороод энерги мэдээлэл чинь цэгцрэл юм. Энэ дээр явж байгаа. Ингээд тэгээ юу хүнтэй эртэй байна. Тэгээд энэ зөв буюу одоо зан энэ өөр дээрээ ажиллах нь энэ энийг суулгах нь дандаа энийг ингээд бэлэг ухаанаа хэрэглэх нь тэгээд зүрх сэтгэл тэгээд ирэхээр үр дүн нь ингээд гол дээрээ өвн өсөж байгаа байхгүй. Гасын эргэлтэй. Та өөрөө зөв хүн болж байгаа. Тэгээд өвс. Тийм. Тэгэхээр нөгөө нэг гасын эргэл буюу энэ чинь өөрөө ингээд энэ дээрээ ирэхээр дараагийн шатандаа ингээд нөгөө энерги чинь ингээд хөндлөгдөө дараагийн шатандаа ингээд хандахаараа шилжээд байгаа шүү дээ. Тэрий чинь нээв буюу өсөн дэвших гэж хэлээд байгаа байхгүй. Дараагийн шатанд хумсрын дараагийн шатанд та гарч байгаа байхгүй. Юмыг ойлгоод. Тэгэхээр орчлон хорвоогийн квант физик чинь ингэж ирдэг байхгүй. Одоо нөгөө нэг байр гэдэг хүсэл чинь биелэхийн тулд те нэг ингэж жижигхэн ингэж байртай болъё гэж хүслээ. За тэгээд тэр томхын тоос чинь бөөнөрлөө. Тэгэл цаг хугацаа орно. Чи тэрэн дээр ингэж хичээл би байртай болно. Гэхдээ би энийг ингэж юм надад ямар боломж байна? Ямар би юу хийж чадах вэ гэдэг дээр ингээл ажиллаад гэхдээ хүнтэй сайхан харьцаад бусдтайгаа ингээд сайхан дандаа сайхныг бодоол яваад байна гэсэн. Тэгэхээр нөгөө нэг боломжууд танд ирээл юм. Яа тэгэхээр орчлон хорвоогийн тэр нөгөө нэг бүгдээр олон галактикууд чинь тэр орчлон хорвоогийн төв зэг дээрээ бүгдээрээ тэр хайрыгаа ингээд дураадаг байхгүй юу? Тэгэхээр орчлон хорвооч өөр тэлээл юм. Тэр боломж чинь асар их боломж. Тэрий чинь өвдөөс 108 билүүн гэж хэлээд байгаа байхгүй юу? Нөгөө шахуух тусам ундрах тийм ээ? 108 билүүн. Тэгэл яваад байхад чинь нөгөө чинь би ингээл юм таньж мэдээ. Тэгэл зөвийг үйлдээл ингээл хүмүүстэй ингээл яа. Тэнгүү тань дээр өөр дээр чинь ингээл зөв энерги ингээл хуралдаал. Тэгээд энэ дээр ингээд орж ирэхээр хамгийн сүүл чиний бодол биелнэ. Манифест. Тий. Тэгэхээр манифестаас маш агуу юм байгаад байгаа. 9 талбар дээр. Тэгээд энэ чинь хаанаас нь ч харсан энэ өвөн дээрээ ирж байгаа. Тэгэхээр штэ та оюун санаагаа олоод тэгээд энэ өвөн дээрээ ингээд өвд эцхаа энэ өгсөн оюун санаа нь ингээд суралцаад тэгээ өөр дээр чинь ч гэсэн энэ бэлэг ухаан оюун санаанд ажиллагаа энэ өвд эцхаа онол дээр суралцаад ирэхээр та дөрөвтэй бол найсвал дөрөвөө хэрэглээд өвд эцхаа ухаан сурахад энэ оюун санаа чинь тэлэн ч гэдэг юм уу. Одоо ингээд хаашаач харсан энэ өөрөө ингээд зөв хүн байгаа байхгүй юу? Хүн шиг хүн болоод байгаа байхгүй бүх талбар дээр төгс. Тэр чинь нөгөө нэг 9 чинь өөрөө нөгөө нэг тоо болохоор энэ чинь нөгөө төгсдөг тий төгс тоо бүх зүйл одоо бүрэн болж байгаа тоо байхгүй юу? Дараагийн шатанд гардаг тоо.
Одоо наадхан дээр чинь болохоор гадны онцлогоо дөрвөн талбар дээр гаргадаг байхгүй юу? Энэ шаргаж. Тэгэхээр таны энерги мэдээлэл дотор чинь юу болоод байна гэдгийг энэ өгдөөс бүр ингээд хэлээд өгсөн байхгүй юу? Яг ингэж хий. Тэгээ ингээд даад өөлдөхээр доторх мэдээлэл чинь зэгцэн, энерги чинь зэгцэн. Тэгээд чи дараа нь ингээд яг зөв хүн болно, үр дүн гарнаа. Энерги хөвлөн дээр хийцэн байгаа юм. 9 зүйл. Энерги мэдээлэл хөвлөн дээр. За гадны болохоор ийм дөрвөн талбар дээр явдаг байхгүй юу? Хүнийг дөрвөн талбар дээр яваа. За нэгдүгürt нь болохоор энэ дээр яаж юм эрүүл мэнд гэж орж байна. Эрүүл мэнд буюу энэ болохоор биеийн хот тийм үү? Нэснэ чи өөрөө энэ одоо энэ талбарыг чинь хэрэгжүүлэх чинь та өөрөө шүү. Тэгээ би одоо эргэтэн тогтолцоо юм. Тэр талбар дээр та болохоор дараагийнх дээр нь болохоор ажил үйлс буюу одоо нэгсэндээ материалын зүйл тэгээ одоо ямар нэгэн зүйлийг амжиргаа залгуулах юм бол мөнгө төгрөг юм уу олноо. Тэг одоо энэ шиг ажил үйлс хөдөлмөр нийгэмдээ үйлчилж байгаа. Тий. За гэтэл энэ болохоор харилцаа гэж байна. Нийгэмдээ энэ ажил үйлсээс гадна харилцаа хийнэ. Нийгэмдээ харилцаа хийнэ. Тэгэхээр энэ харилцаа болохоор гэр бүлийн харилцаа, найз нөхдөд харилцаа, одоо ямар харилцаа гэдэг энэ харилцаагаар бүгдээр явж байгаа байхгүй. Дараа нь энэ дээр болохоор энэ алсын хараа гэж байна. Алсын хараа. Алсын хараа буюу одоо тэр хүний нөгөө вишн гэдэг ааш итгэл үнэмшилтэй одоо үзэл бодол энэ дээр одоо биднийхээр бол энэ бэлэг байгаа байхгүй бэлэг тий. Тэгэхээр ерөөсөө энэ дөрвөн талбар дээр гэж гадны бол ингэдэг юм бэл. Тэгэхээр манайх нөгөө 9 талбар байгаас тэгэхээр энэ дөрвөн талбар болохоор нөгөө дутуу байдаг юм бэл. Одоо ялгаа нь бол тийм байхгүй. Тэнгүүд энэ дээр шилжүүлэх хийх. Тэгээ эн чинь нэг энэ орчлон орын 369-ийн тогтолцоос яваад байгаа. Энэ гурван суурь нь болоо тий бат хөдлөхгүй. Тань дээр өөр дээр чинь ир туулбар хэрэгтэй. За тэгээ нэг удамшил зөв байх ёстой. Чи өөрөө удамшил зөв ингээд байгалаас бүтээгдсэн юм чинь тийм ээ. Тэрэн дээрээ яг зөв юм аа л байгалийнхаа тэр нэг мөнгөлөөрөө л байх юм зөв шүү. Тэгээ тань дээр obvious чадвар санаас өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ суурь нь өөрөө юм. Тэгээ энэ 3 гээ энэ чинь 3 гэдэг чинь өөрөө ингэдэм байна л да. Орчлон хормоо нэгийн тоо болохоор нөгөө эхлэл учраас ингээд сул тий ганц хүн айл болдгоо ганц мод төв төлөө болохгүй гэдэг байгаа шүү дээ. Гал болохгүй гэдэг. Тэгэхээр сул идэг. Эхлэл юм чинь нөгөө тгээсээ ингээд тэг чинь өөрөө эхлэлийн цэг учраас тэндээсээ үргэлжлэн ахгүй эхлэлийн үргэлжлэн нэг. Тэнгүүд хосуулаад ирэхээр нөгөө арай гайгүй болж байгаа шүү дээ. Хос арай юм хослохоор. Гэтэл гурамсан гэж алтан дэдүүний айлгуудыг гараад байгаа шүү дээ. Гурамснаа одоо алтан гурвыг гурамсаад тий юу гурамсан одоо үүслийн 3 эрдэн 3 онол 3 үнэн тулын 3 чулуу гэдэг бат болж байгаа байхгүй гурамсгар чинь. Тэгэхээр энэ аль ч өнцгөөс нь гурамсаад ирж байгаа. Бид нар чинь ингээ 3 болоод ирж байгаа. Тэгээд эн чинь 3 болоод ирэхээр эн чинь 9 буюу 6 бол яг энэ нөгөө дэлгэрж байгаа юм гэсэн. Тэгэхээр 9 болоод ирэхээр бүр ингээд хаанаас нь ч харсан бүр төгсөрч байгаа байхгүй. Бүх талбар дээр. Тэрийг манай өвд ээжсэн үнээр агуу юм байна гэдэг. Пүүх энэ хүнийг бүрээс та нэр үнээр гүн болгох юм бэ, төгс хүн болгох юм бэ. Тэгэхээр энэ өөрөө яаж ийм гэхээр хүний өөрийнх нь энерги мэдээлэл бүр ингээд яг зөв дээрээ таарад ирэхээр энэ хүний туулал бол яг зөв болж байгаа байхгүй. Сүнсний хувьд тэр хүн өөрөө маш олон зүйлийг таньж мэдээд үйлдээд буцах боломжтой туулж байгаа. Тэгэхээр энийг болохоор бүгд эзэн маань энэ гүн 900 хамгийн суурин шүү гэдэг аа чинь өөрөө та өөрөө суурин. Миний өмнөөс хэн ч амьсгалахгүй шүү дээ. Би л өөрөө энэ тууллыг хийн шүү дээ. Энэ амьдралыг тоолно шүү дээ. Тэгэхээр та хүн шиг хүн байгаа та энэ тууллаа зөв хийчихээ л гэдэг. Танаас бүх юм шалтгаална. Орчлон хорвоо шат. Би орчлон хорвоогийн нэг хэсэг шүү дээ. Тэгээ би орчлон хорвоогийн нэг хэсэг учраас би тийм том үүслийн цэгээс би үндэсээ аваад миний энэ дотор хайр буюу тэр миний зүрх сэтгэл нөгөө миний сүнс энд байгаад байна тий. Тэгвэл би тэрэндээ талархаад тэрнэрэгүй ингээд
бодоол тэрлүүгээ ингээд бодлоо илгээхдээ тэндээсээ дахиад тэр эрчмийг авч байгаа учраас ийм холбоотой байгаад байна тий. Бүгд тэр олон оршинлуу нэг дэлхий дээр хичнээн олон оршинл байна. Нөгөө олон галактик дээр хичнээн той бүгдээрээ тэр галактикийн оршинлуу бүгдээрээ тэр үүслийн цэг дээр нэгтгэхэр чинь маш их боломж байгаа байхгүй. Тэр боломжийг бид нар яах вэ гэхээр энэ дээр ашиглаад байгаа байхгүй юу? Одоо бүр томоор зорилгоо тавьчаад чи үүслийн 3 эрдэнэ бүр энэ том. Тэгээ орчлон хорвоогийн төлөөд ингээд бодоос сэтгэе тэрэндээ өдөр болгон цайныхаа дээжийг өргөхөд тэн дээр тэр энергитэй холбогдоод тэр энергиээс боломжоо аваад ахаар чам дээр бүр хязгааргүй их боломж байна. Тэр чинь 108 бэлгүүн одоо хотсон мундрах 108 бэлгүүнүүд байгаа байхгүй юу? Шавхагдахгүй. Хизээч шавхагдахгүй. Бүгдээрээ тэрийг хамтдаа бүтээдэг. Тэгэхээр орчлон хорвоо яагаад энерги мэдээллийг цуглуулад байна гэхээр ингээ өөрөө хүчтэй оршид тэлж байхын тулд бидний чинь юм сур мэд. Тэгэхээр энэ олон оршинлууд чинь ингээ туул хийхдээ олон өнцгөөс олон юмыг таньж мэдээд байгаа шүү дээ. Өөр өөрийнхөө тань. Тэгэхээр тэр болгон чинь тэнгэр хураагддаг байхгүй юу? Тэр үүслийн цэг чи өөрөө акашин тавчаа гэдэг мэдээллийн сантай. Тэгээд тэн дээр хураагдсан юм чинь бид нар татгаад байгаа байхгүй юу? Өөртөө чи өөрөө тэрийг татахын тулд нэр буюу зүг байна, антина зүг байл. Өөрөө зөв хүн байж хаа. Яг тэгэхээр тэр дээшээ явах тусам энерги цэвэр байна гэдэг шүү дээ. Маш цэвэрхэн тэр хайрын эрчим рүү л яваад байгаа. Бүр үнэнлэхгүй хайр дээр очихороо та тэр энерги тэр мэдээлэлээс татах боломжтой болно. Та өөрөө тэндээс тасарсан юм чинь. Тэгэхээр энийг нөгөө нэг бид нэр одоо тэрийг ойлгочих юм бол өглөө унтах босоод ирэхэд энэ юм биш тэгээд юмыг таниад мэдээд байгаа чинь тэр мэдээлэл биднэрт орж ирээд шин нөгөө зүуд нойрно өглөө 3-аас 5 хагас яварнд холболт хийгдээд нөгөө сүнс чинь хамгийн их дарамтнаасаа тий энэ нэгтэр нөгөө даралтнаасаа суларж ирээд тэгээд холболт хийгдээд тэр мэдээллийг авангуудаа өглөө босч ирээд нөгөө энэ ийм л хийсэн биш гэсэн мэдээлэл маань орж ирээд байгаа нь өөрөө тэр үүслийн цэг буюу бид нэр өөрсдөө антины зүг байлгасан, бие зүг байлгасан тэрнтэй холбогдох боломжийг өөрсдөө хийсэн нь тэр болоод байгаа байхгүй. За тийм юм билээ. Ойлгомжтой тий. Тэгэхээр хүсэл аюу амхан бод өөрөө л зүг байх. Өөрөө л хичээх. Тэгэл тэн дээрээ зүг одоо үр дүн гарнаа. Тэгээ хүслийн зөвтөн чинь өөрөө хүн өөрөө бүх зүйлийн та амьсгалж байгаа чинь хамгийн одоо үн цэн шүү гэдэг байгаа байхгүй юу? Та энд өнөөдөр амьсгалж ийн би энэ мэдрэмж надад байна. Тэгвэл та бүтээгдсэн байна. Их усүрээс таны бүтээсэн байна. Эн чинь хамгийн одоо таны талархах хэвээр үнэтэй зүйл чинь. Бус нь бол яах вэ гэж байна. Бид нэр бүтээгээгүй бол бид нэр энэ мэдрэмж байхгүй шүү дээ. Тэгээд тэр бүтээгдсэн учраас яаж юм гэхээр бид нар нөгөө сүнс болоод энэ туулал хийгээд тийм ээ. Тэгээд нөгөө дүр аваад аав ээж нь болъё, би аав нь болъё, би ээж нь болъё, би найз нь болъё, үр хүүхэд нь болъё. Ингээл тэр туулал хийхин тулд хэрэглээд байгаагаа бид нэр энэ дээр амьдрал өрнөд гэж хардаг. Гэтэл амьдрал чинь өөр ийм том дээр өрнөд ийм. За одоо тэгээд нөгөө хичээлд орё. Тэгэхээр энэ 9 зөв бол хамгийн гол суурь нь хүнээс бүх юм шалтгаална. Тийм энэ 9 зөв болохоор одоо хувь хүний одоо яг энэ чинь суурь нь болж штэ. Гэрийн болохоор бас юу болдог байхгүй юу? 7 дээд цэцгийн зүн гэж байгаа юм. Бид нар одоо ингэж үзнэ. 7 дээд цэцгийн зүн буюу нөгөө огоовол зүнгээ ярьсан штэ. Нөгөө Чингис хааны 7 дээд цэцгийн зүн гэдэг байгаа. Энэ зүнгийн нэг ур чадвар болдог байхгүй юу? 3 дахь дээд цэцэг болтыг 3 дахь дээд цэцэг. Тэгэхээр энэ Куэн 9 зөв гэдэг бол өөрөө яг л хүний төгс төгөлдөр яг л хүн шиг хүн буюу тий одоо тэр саяны хэлсэн дээр орчлон ертөнцийн хуулинд яг л зохицож байх тэр хүний суурийг тавьж өгч байгаа байхгүй ямар ч талаас нь харсан. Тэгээ яг би нөгөө юм яагаад энэ гадны үзээд байгаа гэхээр одоо нэгсэндээ өөрийнхөө ямыг бусдад бид нар чинь шишжээж үн цэнийг ойлгох гэдэг байгаа шүү дээ бас нэг л та. Тэрнээс бол яг энийг зөвхөн одоо өө манай өвд эц мандаг юм байна. Манай өвд эц юу юм бэ гэхээр тэрний үн цэнийг бас төвдөлтөн сайн авахж одоо тий ойлгох байгаа шүү. Бид нар одоо ингэж юу гэдэг ээж аав одоо ах дүү нар ингээд сайн сайхан хүмүүсийн дэргэд ингээд өссөн байлиг гэж бодоход тэр муу муха зүйлийг мэдхгүйгээр бол тэр хүмүүсийн одоо тэр сайн сайхныг бид нар мэдхгүй байхгүй юу тий ямар нэгэн байдлаар тэрийг хин нэгэнтэй шитдэг ч юм уу эсвэл одоо тэр зүйл одоо болдог тэгжээж нөгөө бидэрт нэг ухамсарын тэр дараагийн шилжилт үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Куэн 9 зөв бол өөрөө тухайн хүний суурь бөгөөд яг 9 талбар дээр тий хүнийг ингэж ерөөсөө яг энэ 9 талбараа хүн ингэж
аль нь дутуу байна гэдгийг хараад өөрийгөө ингэж шинжээд тэн дээр өөрийгөө бий болгоод эхлэхээр ерөөсөө тэр энерги хуулиар ярих юм бол ерөөсөө л тэнд сайн сайхан энерги зөв энерги уралддаг. Тэгэхээр энэ нь шүү дээ бас эднийхээ хоёр тал юу хэлээд байгааг бүгдээр бас ойлгох шүү дээ тий. За эргээдээд энэ бол туулал аливаа зүйл одоо сайн сайхан байхад төвсөр төвчээ шаардна. Цаг хугацаа өгнө. Тэгэхээр энэ дээр хичээл дээр одоо заавал ирээл ингээд хичээх юм бол үр дүн гарна. Хаяад явах юм бол тэгэл нэг дутуу хагас хүн гарна. Удамшил зөв гэдэг юм. Тэгвэл энийг бид нэр сая ойлгоцсон тийм ээ. Байгалийнхаа юм байгалаараа байх хэрэгтэй юм. Тэрийг л бид нэр энерги нөхөх, идэж уухад, унтаж амрах бүгдэн дээр нь зохицуулахыг л хэлээд байгаа юм. Удамшил зөв хэрэгтэй гэдгийг. Бид нэр өөрөөсөө байгалаасаа бүтээд байгаа. Авиас дүр болгоод биднэрт байгаа. Тэгээ энийг бас хөгжүүлж болно тийм ээ. Янз бүрээр одоо сайхан болгож болно шүү дээ. За өрөө бол энэ дээр одоо чин зүрхний хандлага буюу энэ дээр дандаа үнэнч байх. Тэгэхээр өвөлтөөс маань дандаа хэлсэн байдаг. Уйлгаан орлоо бол нөгөө цоо нуурын чин үнэн байдаг баггүй юу? Дандаа зөв дээрээ байна. Тийм. Тэгээ гурван үнэн дээр байх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ өв гэдэг чинь өөрөө болохоор энэ оюун санааны үед энийг одоо нөгөө хатан болт маань одоохондоо мэдгүй байгаа тийм үзег байгаа 90 цэвэр. Та хоёр бол нэг халтмалт үзсэн байж байгаа. Бас мартцсан байгаа тийм. Яг оюун санааны юу байдаг. Энийг тэгэхээр бүгдээр дахиад 4-р номоо уншаарай. Тэр 90 цэвэр үеийн тухай хэлсэн байгаа. Тайлга хичээл тийм 5-5-аар. 16-аар 5 нэг дээр л 18 тийм. Тэгээ тэрийг ингээд өнөр өөртөө ингээд мэдгүйгээ. Эндээсээ ингээд харж байгаа. За би энэ өвөө мэдгүй юм байна. Энэ хэдийг нэг юм ингээд төсөөлөд байна. Энийг тэгвэл нэгтлэх юм байна гэдэг дахиад нэгтлэхээр та өөрийнхөө юм болгочтой байхгүй юу? Тэнгүүд ийм болоод бид нэр мэдэн штэ хүнтэй эртээ байх юм мэдэн тэ чадна. Бэлэг мэдүүл зохио. Тэгвэл алтан дээр дуны аялгууд дээр юу зараад байна гэдэг өөрсдөө бас ойлгох юм байна. За энийг өвөлдөд ингээд өөрийн дадал болгоод ирэхээр зам болох юм байна. Тэгээд 12 зөндөөс суртахаар энэ зөвөн болох юм байна. Тэгэхээр бид нэр одоо 12 зөн гэж юу, өв гэж юу гэдгийг өөрсдөө дахиад нэгтлээд өөрийн болгочихоо гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ хараа өв дээр энэ аян санааны өв гэдэг дээр бид нэг хүүхдтэй юу зааж өгөх гэдэг чинь тэн дээр гараад ирж байгаа байхгүй. Монгол хүн болох гэдэг шүү дээ бид нар ч байгаа юм тий. Тэгэхээр нэг монгол хүн болохын тулд тэр өв дээр яг тэр 5-5-аар бүлгэлээ бичсэн байж байгаа шүү дээ. За жишээ нь хэд чинь тэр чинь ингэж байгаа шүү. Дуу, уухай гэдэг юм бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ямар дуу зааж өгөх юм? Тэ? Үлгэр туйл гэдэг юм бичсэн байгаа шүү дээ тэн дээр. Тэгэхээр тэр өөс би 90 цэвэрс энийг би одоо хүүхдтэй ингэж хэлж өгч байгаа юм. Энэ нь одоо дутуу байгаа юм гэдэг ч юм уу. Тэ бид нар тэр бол бид нар хаашаа явах тэр хандлагын зааж өгöd байгаа байхгүй юу? Тэгээд одоо хүүхдээ хүмүүжүүлнэ гэхээр яг яах гэдгийг бас ойлгох байна шүү. Тэгээ үлгэр бол туйл гэдэг чинь ер нь бол юу юм бэ? Гүн хаан юм байл шүү дээ. Тэгээд 4-р номоо та нар одоо сүүлийн хараарай. Үлгэр төгсөө гэдэг өсөж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь үлгэр яриад исэн юм уу? Тэр чинь өөрөө дандаа ингээд өөрсдийнхөө эхний туйл нөгөө түүхээ яриад идэг штеп. Тэр чинь үлгэр чинь ямар байдаг? Үлгэр ямар байдаг вэ? гой төсөөлөл. Хийсвэрлэл маягтай заа шүү. Та нар үлгэрийн талаар ямар ойлголт? Гой төгсдөг. Гой төгсдөг заа шүү. Заа шүү. Үлгэр дээр юу гардаг вэ? Харин дагуун туураа. Тэр агуулгын тийм байдаг те. Өшөө юу гардаг вэ? Юугаар төлөөлөлдөг вэ? Дөрөв дээр. Дөрөв баатрууд гараад байдаг шин. Үлгэрийн баатрууд гэх. Тэр баатрууд чинь ямар нэг юм төлөөлөд байна да. Тэгвэл тэр 4-р номыг үлгэр гэж төгсгөөд байгаагийн учир нь тэр өөрсдийнхөө түүхээр юу хэлээд байна? Чингис хаан гараад Жамуухтай уулзаад жилгэр бүх гараад Хойролгон хаан гараад ингээд тий үлгэрээр дамжуулж биднэрт юу хэлэх гээд байна? Сургаалаа та нарт ийм тохиолддог тийм ээ. Тэр хүмүүс чинь үргэлжлэн баатрууд болоод яваад байна тий. Тэгээд тэрүүгээр дамжуулж та нарт биднэрт ийм юм тохиолдсон чинь бодтой юм тий. Бодтой. Тэгээд хүний амьдрал гэдэг бол цаг хугацаа ингээд та нар өөр юм шиг боловч яг л адилхан бай. Хүн өөрөө ижлэх юм чинь байгалаасаа зээгцэн зөв өмсөж хөдөлж байгаа хэрэглэх нь жоохон өөр болж байгаа болохоос биш. Нөгөө хийж гөрөөсний хүүхд. Уг нь бол хийж гөрөөсний хүүхдүүд юм аа гэж хэлсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр хизээч өөрчлөгддөг юм байна л да. Тэгээд та нарт биднэрт ийм тохиолдсон юм чинь та нарт бас тохиолдож байгаа. Тэрийг та нар олж хараарай л гэж хэлээд байгаа байхгүй өөрсдөө амьдрал дээр. Тэгэхээр нөгөө Чингис хаан Жамуух хоёр чинь ингээд тулаад нөгөө юу яадаг штэ. Хин хаан болох уу гэдэг. Тэгээд Чингис нь одоо юу Чингис хаан болоод Жамуухан чуу гис гэдэг ингээд зарлагддаг штэ. Тэр дээр яг юу хэлээд байна вэ гэж боддоо.
хоёр баатар тулаад байгаа. Нэг нар байхгүй. Нэг нар байхгүй. Нэг нар байдаг гэж. Тийм. Нэг л нар байх юм ингэж Өрсөлдөө байдаг. Тэгээ өрсөлдөөнд тулж ш тэр хоёр тулж ин хоёулаа чадамжтай. Хоёулаа хийсэн бүтээсэн зүйлтэй. Хоёулаа оюун ухаантай. Хоёулаа удирдахч. Тэгээ тэр хоёр чи яг тулж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг бидний цаг үеийг хэлдэг байхгүй юу? Яг нэгсэндээ бид нар ингээд энд алтан дээд үний аялал сурж ин тийм бас хүмүүс алтан дээд үний аялал сурж ин маш олон сургалтууд явж ин тэгээд тэд нар чинь тулна ш. Нэг хизээ нэгэн цагт хин яг юу яах юм бэ? Үнэн ингээд одоо сургаад байгаа үнийг хилээд байгаа ингээд дээр тулна ш гэж ажиллаж байгаа байхгүй юу? А жишээлх юм бол янз бүрийн нийгэмлэгүүд гарч ирээд байна одоо ингээд бас ахлагчтай. Тэд нар чинь бүгдээрээ л одоо Монголынхаа төлөө гэл ингээд тэгвэл тэд нар бас тулна ш. Яг үнэн чинь хийм бэ гэдэг дээр яг тэр амьдрал дээр өөрөө хэрэгж чин хийж хэлсэн үр дүн гарсан гэдэг дээр тулсныг нь хэлээд байгаа байхгүй. Та нар дээр ийм юм таарнаа. Тэгээд та нар тэрэн дээр бид нар шиг ингээд хин одоо ухаантай те яг тэр үр дүнгээ харж агаад хөлийн зөвшөөрөл нэгэндээ юугаа тавьж өг. Тэгэхгүй бол хоорондоо ингээд тулаад тэгээд нэг ингээд яах юм бол наа чинь нөгөө юм нэгдэл юу ч байхгүй ч тарж батарна. Тэгэхээр жамуухаар төлөөж юу гэж хэлээд байна? Жамуух болохоор өөрөө чуугээс буюу тэрийг одоо ухаанаараа тэр хүн чинь тэнгэр нэг л нар байд юм а гэж Чингис хаан ингээд яг ингээд хураасан улсаараа тоосон чинь Чингис хаан маань 49 улс хураагаад жамуух цэцэн 46 улс хураачиж байгаа байхгүй юу? Тэгээд жамуух цэцэн өөрөө ингээд за би заагаа тавьж өгөө гэд ингээд өгөөрэй гэж байгаа тайлхан та нар бас тэгээрээ та нар тийм цаг үе ирнэ гэж хэлдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ухаантайхан шиг хандаарай. Тэгэхгүй бол хоёулаа л бид нар чи ард түмнийхээ төлөө явж байгаа. Улс орноо нөгөө төвшөлтөж хураах гэж явж байгаа. Тэгэхдээ та нар би гэж ингэж яах юм бол наад чинь улс орн жигтраад алга болно. Тийм цаг үе ирэхээр тэгж шийдэрэй гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм баатруудаар төлөөлүүлээд. Тэгэхээр дөрөвдүгээр номоо дахиад уншихаар үнэхээр гоё юм билээ. Бидний сэтгэлгээг ингээд гоё ингээд задлж өгсөн. За юу яа уусаа одоо дөрөвдүгээр ном өнөөдөр орохгүй шүү дээ. За юу яа буцаад эргээд нэгдүгээр хичээлээ орё. За хөх мөн оогоол гэдэг үгэн дээр тий. За яг ингээд хөх гэдэг утгыг яг өөрийнхөө төвшөнд яг өгж ойлгож байна. Түрүүнийхээ асуулт руугаа хэмжээл. За яг одоо эхний одоо ингээд юу аа штэ энэ төрөөр бадрах болон төрөөр бадрагс батагсдаг хилэмлээ гэдэг яг энэ хэсгийг бид үзсэн штэ. Тийм. Тэгэхээр энэ хэсгийг үзсэн яг энэ хэсгийнхаа юуг ойлгосон бэ? Юуг нь барьж авав? Юуг нь одоо барьж авч чадсангүй гэдгийг ерөнхийдөө дүгнээ хэлвэл. Тэхөө. За ер нь Монгол гэдэг нэрийг бол янз янзаар тайлбарладаг. Монгол гэл ер нь цээжэл дэлддэг болохоос биш. Мөн чанарыг нь бол ер нь ойлгоогүй байдаг. Мөн чанарыг ойлгоод ирэхээр өнөөдөр энэ бол ямар утга учиртай бидэнд байгаа юун дээр алдаад байгаа гэдгийг бол ерөнхийдөө бол ойлгох юм суурь болж байгаа гэсэн. За Мон гэл гол одоо Мон нэртэй гол байсан гэл юу төвчд бол бичсэн байгаа байхгүй тэр. Эсвэл одоо нөө Хятаас Монгол одоо юу гэдэг нь янз янз гадаадаас суралж хаа бид нар өөрсдөө нэг төв одоо өв заламжсан тэр ухаан байхгүйгээр өөр энэ тэндээс л хэлж байгаа гэсэн. Тэгэхээр нэг иргэнийгээ хайна гэдэг чинь өдөөсөө л яг л одоо бид нар өөрсдөө л нэгэ ухаж ойлгож ажил мөн чанарыг гаргаж байгаа гэсэн. За Мон гэдэг нь бол өдөөсөө ер нь бол альва нэг өөр хүнд найдаад итгээд яваад байх биш. Өөртөө нэг төрт итгээд одоо би л одоо жишээ нь одоо юм хийж бүтээж өөртөө үр дүнгийн гаргана гэдэг. Хоёр өөр бас нэг ухтын юу гэхээр хийж бүтээж үр дүн төрнө. Өнөөдрийн нэг байгаа байдал чинь бид бүгд юм энэ портал ингээл аваад яваад байдаг. Одоо бүхэл юмнууд одоо хэрэгэл мэрэл бүгднийг нэг гадаас бэлэн болгоод явчихж байгаа гэсэн.
Өөрөө бол яг нэг мундаг цалинтай ингээд жинхэнэ одоо скет одоо юу хүн болцсон. Мундаг ухаантай хүн болцсон гэж бодоод. Гэтэл яаж яах вэ гэхээр хүн хийж бүтээжж одоо юу гэдэг толгой ажилтдаг, хийж бүтээжж биеийг хөдөлдөг, хийж бүтээжж одоо бусдаа одоо тэр зөв орчныг би тэр хооронд ингээд арилжаа юм ч гэсэн үүсээд юм гэхээр өдөөсөө амьдралын суурь цааш тэгхтээ одоо хүн гэдэг яг энэ байна. Биетээр байх тийм суурийг бүтээж байгаа юм болоо. Одоо тэр ер нь бол ухааны урдаа барих гэдэг одоо тэгжлээ. Ерөөхдөө юмд орж ашиг хүүхдүүдээ ч гэсэн хараалын үгээр биш ухаанаар зөв хүмүүжүүлээ зөв одоо учир шалтгааны тайлбарлаад яриад өгчээ. За тэгээд өшөө ер нь бол тэр нэг хин нэгэнтэй бол харьцахад бол төрүүлж бодож байгаа дараа нь намаар ярьчихэл гэсэн. Хутгун юу гэж байгаа гэсэн. За сүнсэн бие эзэн биений хэд бол ер нь бол одоо би ч ер нь юуны төлөө төрсөн бэ? Зөөр ингээд өнөөдөр ингээд за ертөнцийн жамаар төрлөө нэг жоохон боловсрол эзэмшлээ хүүхдүүдтэй болох ёстой гэдгээр болоод одоо гэр бүлийн одоо тоглолт хийчихэд өөхөстэй юм уу? Тэгээ хожим нь одоо хүүхдүүд нь одоо найз хүүхдүүд нөлөө соноо тэгэл мартагдал юм. Тэгтэл яг энэ нэг доторх нэг сүнс гэдэг юм уу? Энэ маань гэдэг юу юм бэ гэдэг ухааныг суулгаж байна. Энэ ер нь цаашаа яа. Өнөөдөр уусаач бүгд энэ газар ухаа гэдэг үсч ганц байгаа гэсэн дээр ингээл идэл угаал тэгэл ингээл хөхөл яваад хэмжиж байдаг. Гэтэл энэ оюун санаа гэдэг чинь цаашаа мянган жил хэдэн мянган жил үргэлжлэх юм байна. Энэ оюун санаа чи дэлхийд дээр ирэхдээ бол зүгээр ойгоод явж байгаа л тэр оюун санаа насны энэ 100 жил бол зүгээр ойлтын хугацаа л гэсэн. Тэгэхээр ямар хугацаанд бид энэ оюун санаа амьддаг. Тэрийг цаашаа ер нь бас хийсэн бүтээсэнтэй байх хэрэгтэй болов гэж бодож байна. Зөвхөн моны хувьд ингээд ярихад бол за огоо уулаа дээргээл 1200 мөнгө гэхэлэр чинь өөр цаашаа одоо ямар одоо онолтой ямар одоо юутай хар цааны салгахтай юу тэр утга учирыг хэлээд байгаа. За тэгээд энэнийхээ дараа чинь хөх гэдгээ тайлбарлах юм бол ер нь бол аль нь зөв аль нь буруу юм. Ер нь бол хүн яг өөрөө нэг хүн байхгүй ч гэсэн яг тэр хөхөөрөө байж хэвээр болоо. Яг энэ дөрөв бол үндсэндээ бол бас л олон талаас нь тийм үү. Тэгэхээр энэ дөрөв үг маань өөрөө энэ 9 квинзүүтэй яг холбогдож байна. Яг тэгжил нэг талаас нь энэ дөрөвөөр хэлээд байна, нөгөө талаас нь энэ 9 квинзүүр хэлээд байгаа гэж ойлгож байна тийм. За солонгой гэж ойлгож байна. Одоо зүгээр Монгол гэдэг үгнээс ихсүүлэл моныг голлох гэдэг байна шүү дээ. Тэгэхээр яг мон гэдэг нь яг юу юм бэ гэхлээр нөгөө сүнсэн бие, махан бие хоёр нэгэн зэрэг байна гэдэг нь орчин үеийн одоо бидний яг өнөөдрийн байдалтай одоо буулгаж хэлэх юм бол хүмүүс нэг сүнс сэрдсэн сүнсний сэрэлгээл ингээд бас яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр одоо сүнс сэрэх нөгөө бомбын ирэнгээд байгаа одоо тэр хугацаач болж ичтэй. Одоо бүх 8 тэр бомб бүгдээрээ янз янзын өөр өөрийн талбар дээр ингээд сэрцгээж байна. Тэгээ сэрлээгээд сэрээд энэ л гэдэг болохоос яг гол одоо тэр одоо амин чанарын ч юм уу за яг сүнсэн сэрхлээрээ яг яад юм гэдэг юмыг бас хүмүүс ойлгохгүй бас явж байна л та. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд миний хувьд бол яг тэрийг бас нэг 10 хэдэн жил шахуу ингээл юмаа мэдэрсэн. Одоо тэр бодол өвөг дээц маань намайг юмаа мэдэг ойлгох гэдэг хүний нутаг руу олон жил намайг бас нэг жиндиндээ явуулдаг шиг тэгээд намайг явуулсан байх. Тэгээд цаанаасаа би өөрөө нэг л Монголд амьдмааргүй баг Монгол хүн биш юм шиг бодоод яваад байсан. Тэгсэн мөртөөсөө цаанаа нэг юм өгүүлээд тэнд очлоо тэнд нэг юм өгүүлээд эх оронд одоо жил болгоо ингээл ирээл ингээл бөө мөнгө 10 20 сая төгрөг зарцуулаад ингээл ирж байгаа шүү дээ би. Тэгсэн ирнэ ингээл тийм Монгол дуудагдал юм ирд юм шиг байна. Энд ингээл ирэнгүүт эргүүлэл нөгөө Европын мас санаад ингээл ерөөсөө ингээд нэг юм нөгөө перилотна птица чи өгдөг лээ нөгөө нүүдлийн шоу шиг ингээд би яваад ерөөсөө сэтгэл санаа тогтож өгөхгүй байсан. Тэгэнгүүт одоо би юу гэж ойлгож байна гэхэлэр ерөөсөө энэ онлоо мэдэхгүй байсан байна. Сүнсэн бие эзэн бие хоёр тэгшэрхлээрээ яг
яах ёстой юм бэ? Тэр сүнсэн биений цаадах тэр даалгаврыг юу юм бэ гэдгийг ер нь бол энэ номлороо ойлгож эхэлж байгаа шүү дээ. Тэгэл за 1393 мэрэгшил гэдэг бол тэр бол асар их юм байгаа. Эний ард угаасаа хүнсүү гэдэг одоо том ойлголт явж байгаа. Тэгэхээр юу эхний ээлжинд өөрөө ямар тач нэг өвдөхгүй завхуухан шиг энэ юм ухаарлаа авчлаа тий. Тэгэхээр энийгээ шүү энэ номлол дээр зарим хүмүүс чинь ингээд аваар бас хөл хацал ч юм уу айхтар өвч тусч иж нэг юм ойлгох гэдэг шүү дээ. Тэгэл аз олж одоо тим юм тэгэлгүйгээр одоо миний тулал нь бодвол одоо хүний нутагт очиж харьцуултыг ойлгох гэж байсан ч юм уу. Тэр аргаараа бас их гоё тий одоо айхтар тэгж бүр ядарч зүдэрч ухаарлыг бас авсандаа нэг талархаж байгаа шүү дээ. Тэгэл одоо урдаа ухаанаа барих гэдгийг бас тэгж оролдож байгаа. Өдөр болгон л одоо нэг өглөө босоход бас нэг юм бодоол нэг юм ухаж бодцсон л босч ирж байгаа. За уул 500 бол угаасаа цаанаас одоо байглаас бидний бүтээгдсэн саяны нөгөө энэ одоо тэр зурглал байна л да гэж ойлгоод байна. Тэгэхээр цаанаасаа өсөөгөө бид нэр сая одоо багш маань гой тайлбарлаа тийм ингээд байдгаа одоо тэр ихний 3 дараа байгаа шүү дээ. 90 одоо дөрөв авьяас биелэг бид нарт байгаа. Тэрийг бид нар мэдэхгүй. Тэгээд хүмүүс ч бас хүүхдийнхаа нууц авьяасыг яа гээл нэг тоногт хөрөмж тэр авраа үзүүлдэг чинь мөнгөд бас мөнгөнд нэг юм сони юмдтэй зарцуулаад яваад идэл. Өөрөө энэ номоо гарч юм уу гэд өвдлөө бас нарнаас сарнаас ирж байгаа энерги ч юм уу одоо мэдэх боломжтой юм байна гэдгийг л ойлгож авсан. Агаа бол энэ бол бүр одоо 7 эцгийн дээд одоо тэр зүн байгаа. Энэ бол хаач байсан би бол тэгтээ ийм юм байд юм байна. Асар агуу их тэр оюун ухамсарын ийм одоо мэдлэг боловсрал байд юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд бодвол одоо цаг хугацаа өнгөрөх тусам тэрийг суралцаад өөрийн биеийн дээрээ бүр ингээд яс суулгаад амьдрал дээр хэрэгжүүлж туршлага болоод явах гэж бодож байна. Хөх бол нөгөө хар цагаан хоёроо гэж ялгчихж байгаа шүү дээ. Арын бузар хоёроо. Тэгэхээр тэр хөхөөрөө одоо тэрийг яах одоо таньж мэдэх. Тэгэл юу бүх юмыг ингээд цагаан дээрээ байгаад ингээд тэгж тууширч бас болохгүй. Харыг бас нөгөө өглөө бид нар ярьсан чинь хүлэн зөвшөөрнө гэдэг нь яг бүр ингээд тийм байх хэрэгтэй гэдгээрээ биш. Ийм юм байд юм биш үү гэдээ урчлан сэргийлээд ч юм уу сая ингээд тэр үлгэрээр гээд харуулж шүү дээ. Одоо би бидээ ингээд найзууд байсан чинь ингээд одоо муудаж болдог жишээ нь ч удаа андын тий андгаа өргөлөө хоёр найз. Тэгэхээр тийм байд шүү гэдэг юмыг бид нар өөрсдөө туулаараа зовоо цаг хугацаа алдаад мөнгө төгрөг эрүүл мэндээрээ нөгөө нэг хохирохгүйгээр наанад ингээд өөрөө ухаантай л бол бусдын юмнаас суралцаад өөрөө цаашаа алдахгүйгээр явж чад ч дээ гэдэг санаа юм байна л гэж ойлголоо. За энэ нөгөө суулж ихснээс хойш өнөөдрийн хүртэл нөгөө одоо энэ олон үгийн тайллууд хоорондоо авцалтаатай дуучтай ингэ байгаа шүү дээ. Тэгээ энэ бүгдээс надад нөгөө хамгийн их буусан 9 гүнзөө өөрийгөө бүх талаас нь бүрэн одоо харж дүгнж яаж хөгжүүлэх ёстой гэдгийг одоо ингээд ойлгомжтой зэгцдэг нэг чинь дутхгүй нэг чинь илүүдэхгүй ингээд заагаад өгсөн. Энийг энэ дээр энэгээр ажиллаад өөрийгөө сайжруулад өөр хөвгтэй одоо зүг болгож тэгээ цаашлаад чадах чинь нэгээрээ бусдаа орчин дөрөндөө нөлөөлөх тийм ажил бүтэлтэй юм байна гэж энэ байдлаар зүйлээс болж. тийм тэгэхээр өчтөр би нэг орой нэг лайв хийсэн байхгүй юу? Драма одоо хүний амьдралд насан турш нөлөөлдөг гэдэг. Яг тэр хүмүүст одоо бас нэг нийгэм рүү хандсан одоо бас одоо энэ юмыг ойлгож байгаа юм бол тодорхой хэмжээгээр одоо бас тайлбарлаж түгээд дэлгэрүүлэх ёстой гэдэг бас нэг тэр утгаараа нэг юм лайв юм санагдаад тэр 3 дахь өдөр юм уу 2 дахь өдөр юм уу лайв хийнэ гэж бичсэн ишлээ. Яг тэр манай энгийн хийжлээ сафар миний хийж тэр. Тэгсэн чинь нэг хүн болохоор траамагаар яачиж чинь траамагаас яаж салах вэ гэсэн тийм юу гэсэн баггүй санаа хэлсэн. Ямар сэтгэлтэй би ойлгох уу гэдэг. Тэр өчтөр өөрөө нөгөө драма гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээ яагаад энийг ярьж ийм гэхээр өнөөдрийн нөгөө нийгэмч өөрөө бидэрт ингээд хар болчихсон тийм. Энд тэнд нөгөө ингээд айлд гэр бүл дотор
улс нийгэм дотор ингээд гавь явах бидний ингээд нэг өөр ингээд тэр ингээд ярих юм бол энэ намган дотор ингээд живцсэн нөхдөд байгаа байхгүй юу? Тэ яг нэг уучраа болохгүй, яахаа мэдэхгүй, тэрнээс уг нь гарчмаар гэдэг гарч чадахгүй. Тэгэхээр эхлээд нөгөө нэг драма гэдгийг хүлээн зөвшөөрж иж гарнаа гэдэг санааг одоо тий өчтөрийн тэр лайв дээр бол хэлсэн л дээ. Тэгэхээр өнөөдөр бидний энэ яг онд үзэж байгаа нь өөрөө яаж хэлэх тэр одоо зүйлийг бол бид нарын Queen 900 гэдгийг таньчих юм бол яг нь маш хурдтайгаар одоо тэрийг тий өөрийгөө зэгцэлж шүү дээ. Тийм. Тэгээ яагаад би энэ нөгөө гадны одоо би болохоор нэг эрг сэтгэл засалч нарыг мэддэг юм олон улсын сургалт бас байгаа байхгүй. Тэгээ тэн дээр болохоор энэ дөрөв талбар дээр энэ зурснаар тайлбарлаад байгаа. Тэгэхээр би одоо яагаад энийг ойлгохгүй ингэж хичээж юм хэрэг нөгөө цуцарсан байгаа хүмүүс нөгөө амьдрал нь хэцүү болчихсон байгаа хүмүүс эсвэл шинжлэх ухаан гэдэг дээр мэдлэгт ингэж одоо зүгтсэн байгаа хүмүүс бас байгаа шүү дээ чинь. Тэгээ тэднэрт одоо энэ ойлголтыг бүхийн тулд одоо энэс ихсүүд намайг хэлж байгаа юм. Чи ингэж одоо урагшаа явах одоо дээшээ явах ш. Буцаад ирээ ухраад ингэж доошоо ингэ яваад байна гэж байгаа байхгүй юу? Надад одоо өчтөр тэгж хэлж байгаа. Өнөөдөр өлөөч тэгж хэлж байгаа. Тэгээ би болохоор ингэ эргээ бодож байгаа байхгүй юу? Яа хамтаараа байхын тулд одоо тэр нөгөө нэг намган дотроос одоо тэр хүмүүс чинь гарах гээд гарчдахгүй байгаа байхгүй юу? Нэгсэндээ гарах гээд жишээ гарч ирээд буцаж ирээж унаа. Ингээд байгаа тэр хүмүүс тэр одоо намган дотор байгаа зүйлийг нь одоо таниулахын тулд энэ драма гэдэг нь орхоос өрөх болж байгаа. Драмагаас зарим нь гарч чадна, зарим гарч чадахгүй. Дахиад унаа. Тэгэхээр одоо яг энэ тэрийг нь шинжлэх ухааны хэлгээр нь ярьж байгаа одоо тэр Queen 900 рүү оруулахын тулд одоо энэ аргачлалыг буюу одоо өөртөө байгаа боломж ашиглаад хийж гинэ гэж би өөрөө тэгж хараад байгаа байхгүй юу. Тэгээд 14 хоногт нэг одоо би бол лайв юм уу эсвэл одоо хүн нийт зарласан төлбөргүйгээр сургалт хийдэг ч юм уу гэдээ ингэ ботж байгаа миний хувьд. Яг тэгэхээр нийгэм өөрөө бүр тийм байгаа учраас энэ нийгмийг бид нар засахын тулд тухайн хүн болгон өөрийнхөө орон зай дээр боломжтой юм харж тий одоо хийх нь одоо чухал болчиход байна шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол яг хөөе би одоо юу руу орж эхэлж байгаа гэхээр зөв гэдэг рүүгээ орох гээд зөв рүүгээ орохын тулд өөрийгөө шахаж байгаа нэг ойлголт болж байгаа байхгүй юу. Нэг чи юм байд юм аа энэ дээр ингэчээч аль чадах нь энийгээ хийгээд чадахгүй тэгээд гэдэг. Нэг энэ рүүгээ орох гээд ингээд тэн дээр нэг би өөрийнхөө хувьд яаж ихээр бас нэг юм дараагийн степ рүү гэдэг юм тэр юм руу гарч ирэхийн тулд хийгдэж байгаа гэж одоо би хувь хүний хувьд тэгж харж байгаа. За Нийсэндээ ихэд болохоор өндөр өрнө өгдөд шүү дээ тий. Одоо нөгөө тэр чадахгүй байгаа хүмүүс ирээд ингээд дэмжлүүлэх гэж ингээд тэр биеэ л имжлэх гэж хөрх юм дээр идэв. Гэтэл тэд нар яг цаанаа энэ энерги мэдээллийг засах хэрэгтэй гэдэг ойлгохгүй байгаа. Энэ гэдгийг дээр өгдөд байгаа учраас бид нарт энэ шинжлэх ухаанд заагаагүй юмыг ойлгуулахын тулд тэнийг яг энерги мэдээллийн зөв болгохын тулд тэр хэлэн дээр нь тэр ойлгохгүй байгаа зүйлийг энтэйгээ холбож ийж ойлгуулъя гэдэг юм яваад байгаа байхгүй. За тэгвэл юу миний ойлголтоор юм хөх шүү дээ. Надад ингэж санагдчихэв. Бидний одоо гений мэдээллийг тий хамгийн холын одоо гомор одон гэрээс цусны бүлийг авсан. Тэгээд дэлхийд хамгийн ойрхон бүрчин одон гэрээс ясны бүлийг аваад дунд нь алтан гац одны 9 шарга одон гэрээс та нарын үнэнч байдлыг авсан 3 ийм зүйлийг хэлсэн. Тэгээд энэ дээр яаж ийнө гэхээр энэ хөх гэдэг амин чанар маань өөрөө ясан тал буюу хийж өвдөх аргын одоо тэр байгаад байна да. Тэгэхээр та нар бол зөвийг хийж өвдөх ёстой гэдэг хэлээд байна да. Тэгээд тэр чин дандаа чин үнэн дээр байх гэдгийг бас хэлээд байна да. Та нар бол хизээч худлах дургуй ийм мэдээлэлээр байх боломжгүй та нарын гений чинь үнэнчээр ингэж байлгахаар тэрийг хийхээр бүтээгдсэн. Тэнгүүд ухааны төвшин дээр гомор лодон гэдээс ирээд байгаа учраас мэдээлэл маш өндөр оршинлоос ирээд байгаа учраас бид тэр энэ зүйлийг нэр хүлээж аваад байгаа байхгүй юу? Потенциал нөгөө савн дэж байгаа учраас сайл нь орж ирээд байгаа. Тэнгүүд бид нарыг яаж ингэж юм гэхээр хөх чон гэж хэлээд байдаг шүү дээ. Монголчууд хөх чоныг бэлдээд байдаг. Тэр чинь чонч биш юм бэ. Хөх чон одон гэрийг бид нэр сануулад байгаа юм. Та нар тэндээс үүсэлтэй гэдгийг хэлээд байгаа юм. Чон үүсэлтэйг гүгээд авах биш. Та нар гений мэдээлэл чинь өөрөө үнэнч байх хэвээр. Тэгээд бүгдийг одоо муу муухай юмны зүйлээс одоо хамгаалах те одоо тэр эрч хүчтэй чадaltaй одоо тэр бусдыг хамгаалдаг муу муухай юм хатар өрийн бүсийг холхгүй байгаа чинь тэр хэлээд нь шүү дээ. Тэ муухай юмыг зөв сайхан болгох гэдэг зүйлийг хийх ёстой шүү гэдгийг та нар хөх чоны удам өдр гэж хэлээд байгаа юм бэ гэж би ойлголоо.
Тэр хөөхөн монголчууд гэдэг чинь өөрөө тийм амин чанартай гэж хэлээд байна шүү дээ. Хүүхд тэнгэр гэдэг нэг. Тэгээ хөөх Өнгө тэнгэр биш юм байна шүү дээ. тий. Цаанаасаа бид нарыг ариун базрыг хороосоо холихгүй та нар одоо аливаа зүйлийг хөөх буюу зөв дээр нь хийх ёстой тийм ясан талын ийм одоо хийх үйлдэл аргачлан зөв хийх ёстой. Мэдлэг нь тийм өндөр ухааны төвшөнтэй байна. Тэгээд үнэнч байна гэж хэлээд байна шүү дээ. Ийм хүмүүс шүү. Тэгэхээр яагаад та нар бүтээсэн бэ гэхээр энэ дэлхий гэдэг гариг дээр нөгөө мэдхгүй хүмүүс зөндөө байна. Толботойнууд нь 3%, бас нь 97% нь мэдхгүй байгаа учраас тэднийг дээрлэхэд тэднэрт монгол хэлээр яг тулгаар монгол онол аав гэж тулгаа суух биш. Тэднэрт өөрийнхөө орон зай дээр өөрийнхөө амьдрах дээр зөв замыг зааж өг чиглүүлж өгөх нь та нарын үүрэг шүү гэж хэлээд байгаа зү. Тэрнээс бид нарыг бид нар өөр хүмүүс гээд ингээд эгодод ингээд Монгол гоё юм. Өөдөл шал хэрэггүй суурийн шиг тэнэг мангар гэдэг ингээд хай гэж хэлээг байгаа зү. Чин үнэнч бай. Тэгээд байгаа болгоныг хар бүлээн зөвшөөр. Тэгээд тэр орчлон хорвоог таньж мэд. Чин чуу хажир чин өөрөө орчлон хорвоог таньж мэдгээд байгаа шүү дээ. Чин үнэнч байгаа бүхнийг байгаагаар нь хар гэдэг байгаа чинь. Тэгээд таньж мэдгээрээ яах вэ гэхээр нөгөө 12 ертөнц буюу тэр хар цагаан ертөнцийн ч таньчих. Тэгээд таньчаараа та нар яах вэ гэхээр зөвөр үйлдэлээд дээ шүү дээ. Бүх амин чанараараа буюу бүрчин одон гэрээс та нарт энэ аргын талын зөвийг хийх гэдэг тэр амин чанарыг өгсөн байгаа учраас тэрүүгээр үйлдчихээ. За тэгэхээр бол энэ хөх мон овоо гэдэг чинь бидний суур байгаа байхгүй. Тэгээд тэр нэг түрүүжийн хамгийн ихэнд гарсан схем дээр нөгөө нэг тэр гүн ингээд нэг гол нь байгаа. Тэгээд дээшигээ ингээд юу болоод өсөд яваа доошоо ингээд бас өсөд яваад байсан шүү дээ. Тэгэхээр бид нар энэ 9% зүг өөр дээр зүг болгоогүй тохиолдолд нь шүү дээ. Тэр талд ертөнцтэй холбогдох буюу нэг мэдээлэл буруу байх үед юу тооч холбогдож магадгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр орчлон хорвоочийн өөрөө нэм хайран дээр бүр сайн сайхан дээр бүтсэн байхад бид нэр 9% зүүн антин нөрөө энерги мэдээлэл нөрөө буруу байхад ижил мэдээлэл ижлээ татдаг учраас яаж яана гэхээр таны энэ төгс хүн болоогүй тохиолдолд таны энерги мэдээлэл цэгцрээгүй тохиолдолд та буу удган болоод хангэр цохоход тань дээр яг өөртөө чи адилхан мэдээлэл орж ирэх учраас тэр холбоосууд хийгддэг учраас яаж яана гэхээр одоо нөгөө уйлгаан орлч хэлээд нь шүү. Тэмдрээ оюун ухаанаараа тэмтэрчиж ороо. Тэ. Тэгэхээр тэр хүн өөрийгөө нөгөө нэг ариун бозрыг холж байгаагаар ч мэдэхгүй байгаа даахгүй. Үүж байгаа нөхдийг өөртлөг оруулснаа бас мэддэггүй шүү дээ. Тий. Тэгэхээр өвгөөдөөс хэлээд байгаа шүү дээ. Нөгөө юу хорыг үлдэн гэж хэлээд байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө тэр хүн чинь тэр нэг холбогдсон юм ингээд тэр хүнийг оюун санаар нэг өөрчлөөд хэлээд тэнгууд нөгөө хүний чинь эхлээд өргөтнө. Харийнхан бол дандаа өргөтдөг байхгүй юу? Айгуу ингээд тий дурын татна. Тэнгууд дэрий чинь нөгөө мөнгөтэй болгоо нэр үндтэй болгоо нөгөө би өстө зөв явж байгаа юм байна. Тэнгууд за одоо хүн цуглуул. Сургалт хий. За тэгээд чи коуч бол. Тэгээд тэр хүмүүсийг цуглуулахаар тэн дээр нөгөө нэг хүмүүс чинь тэр хүний заасан юм гэлэг аваад ингээд шигтэл бишрээ суугаар яаж яах вэ гэхээр тэн дээр тэр хүний хайрцагт орчиж байгаа байхгүй юу? Энэ хүмүүс энэ цаашаа ингээд ийм том тэлэх ёстой юмыг тэр нэг жижигхэн хайрцагт суулгаад тэр хүнийг шигтэл ингээд бариад авчиж. Тэгэхээр чи өөрийнхөө хийж байгаа юмыг өөрөө ингээд сайн дүгнээ. Тэр 90 цэвэр үг дээр чиний юм гарч ийн үү? Хүмүүсийг тийм ээ бадраач чадж ийн үү? Өөрөө бадарч байна. Цоосны нөхөр харах уу, өргөө удмаар харах уу гэдэг. Тий, үр зүйлсээрээ харах уу гэдэг чинь бас цаанах утга учиртай байна шүү. Тий. Тэгэхээр ерөөсөө энэ Коэн 900 болохоор хайрцаглахгүй сэтгэл яваад байгаа байхгүй. Яг энэ 9 талбар дээр хэлж байгаа юм шиг боловч энэ өөрөө ингэж хайрцаглахгүй дэлгэрэх сэтгэл явж байгаа. Хувь хүний хүчтэй болгоод өгч. Өөрөө энэ дээр ямар засал хэрэггүй. Чи өөрийнхөө энерги мэдээллийг өөрөө засаад тэгээ болохгүй байвал чи дахиад энэ дээр би юу дутаад байна гэдэг засаад явчихаар энерги мэдээлэл чинь засархаар аянда дээр зөв энергитэйгээ холбогдоод явчихна. Ажил төрч бүтээл явчихна. Тэнгүүд тэр одоо янз бүрийн сонголт хийгээд хүмүүсийг цуглуулад ингээд өргөтөөд байгаа хүмүүс яаж юм гэхээр энийг таньж мэдэхгүй байгаа учраас хүмүүст хорыг тараад байна гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Энэ Коэн 900 болохоор хүн өөрөө өөрийгөө удирдахаас гадна бусдыг одоо
бас дүгнж болдог байхгүй. Одоо тэр коуч гэдэг байгаа эсвэл одоо тэр хүмүүсийг багшлаад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Инфлюенсер. Тийм инфлюенсер гэдэг байгаа. Тэднийг бас дүгнж болдог. Үнэхээр одоо тэр монголоо ярьж байгаа хүмүүс одоо 90 байна уу? 90 байна уу? 4 байна уу? Өрөө байна уу? Өвн байна уу? Тэ энэ байна уу? Зарим хүн бол энэ байхгүй байдаг шүү. Загнаад байгаа шүү. Тийм тэгэхээр тэхгүй шүү. Ер нь ихвчлэн Тийм бэлгэн байна уу? Зам уу дадлан байна уу? Тэр хүн өөрөө яг үлдээд байна уу? Тэр амьдралыг зүгээр сургачаад суугаад байвал одоо биш байна шүү. Дадлаг буюу яг өөрөө тэр хүн тийм дотор ороод үлдээд тэр зүйлийг яг гараараа хийгээ бүтээгээд тийм үү? Тэгэх юм бол тэгээд зөмн байна уу? Нөгөө бусдыг манлайлаад явахдаа тэр хийж бүтээж явахдаа тэр тухайн хүмүүсийг бүгднийг ингээд наран мэт ээгээд байгаа юм уу? Гэт ингээд өөрөө тэрийг хийж үлдэхээс гадна өөрөө л буюу нөгөө миний орчинд байж байгаа одоо магадгүй надаас өмнө гараад явцсан хүмүүсийн хүртэл энэ яг койсон зүгээр таних боломжтой байхгүй. Тэрүүгээрээ их чухал байсан. За тэгээ магадгүй ингээд таньсан чинь ялангуяа ийм л гэдэм байлээ. Өмнө гараад явцсан буюу одоо бид нар одоо хин нэгээс суралцж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр суралцж байгаа хүмүүс тэр дотор одоо яг энэ дээр ярих юм бол ингээд дотор байгаа юмыг нь одоо тэр сурагчин ч юм уу одоо тэр өөрөөс нь одоо дотор байсан хүн гүйцэж орж ирээд тэрийг хараад хэлэхэд байна шүү дээ. Хэлэхэд дургүй байдаг. хүлээн зөвшөөрч байгаа. Тэмцээд Тийм тэр чинь өөрөө хичээж хийж гаргасан юмыг хүнд аваад явчихад тийм сонирн байдаг. тэгээд тийм шүү дээ. Тэгэхээр тэн дээр нэг юм буруу орчин яваад байгаа. Эгоны. Тэгэхээр Чингис хаан болохоор тэхгүй тэр одоо хүмүүсээс сонсдог гэсэн байна. Ялгаа. Тэгээ одоо ингээд өөрөө ингээд хийгээд үлдсэн. Гэтэл тэр өөрөө хийгээд үлдсэн зүйлийг нь одоо бусад хүмүүсээ юу гэж одоо бодоод байгаа. Эндээс үлдсэн байна. Тэрүүгээр агуулсан. Тэр чинь тэр хүн чинь нөгөө юмаа өөр зүрхээр хараад байна шүү дээ. Өөрийгөө тэр хүний байдалд тавьж үзээд Тий. Одоо энэ зөв байна уу? Би шүмжлэхгүй хүмүүсийн төлөө яг зөв явж чадж гин үү гэдгийг надад алдаа байна уу? Намайг одоо алдааг нь хийсэн үнийг би шагнана гэсэн чинь хинч гарч ирэхгүй гэдэг байгаа шүү. Тийм. Та мөх биш шүү гэдэл нэг хатан тэгдэг үстэй. Яг эсвэл Чи тэрэг чи өөртөө хүлээж чад. Надаа энийг хийж хэлсэнгүү. Хичээлвэл Тийм. ер нь бол тэр эрэгтэй нь ингээд шийдвэр гаргадаг, эмэгтэй нь тэр нарийн юмыг хардаг гэдэг тэрийг бас хэлээд байгаа байхгүй тэрнүүд дамжуулж. ингэж боддог шүү дээ. Нэг эрэгтэй хүн чинь ингээд том шатуудаар ингээд хараад. А эмэгтэй нь болохоор тэр шат хоорондоо жижиг юм ингээд. Хоорондоо тэр чинь нэг тэр чинь яг нэг сайхан ярьцаад ингээд ойлголцоод явж байгаа нэг шиг одоо Монгол хүний гэр бүл одоо эхнэр нөхрөө. Тэгэхээр тэр эмэгтэй хэлж байгаа зүйлийг одоо тэр эрэгтэй нөхөр нь бол бас бодгол хэрэгтэй юм байна. Одоо магадгүй заримдаа бол ингэ дургуутч одоо юу гэдэг ядаргаатай ингэ ч юм тийм байдал үссэн ч гэсэн ардаа одоо тэгээ яг тэрийг бодгол хэрэгтэй юм. Эргээгээд нэг одоо маргааш юм өнөөдөр ч гэсэн ингэ бодхоор нэг яг гарч ирдэг шүү дээ. Тэгвэл одоо тэр алдахгүй байх нь өөр хэрэгтэй байна. Тэрийг л их бодох хэрэгтэй юм. Ялангуяа одоо ингэ яг энэ Queen гэсэн зөв хүн ингээд өөр дээр хэмжүүлээд ирэхээр өссөн хүн ингээд дээш гараад ирчих. Өдөртөх болоод ирчин. Яг л энэ чинь өөр хуулийн тийм учраас. Тэгэхээр хуулийн дээр тийм учраас нөгөө ингээд дээшээ гараад ирэхээр одоо хаадууд ч гэсэн яаж алдаад байна гэхээр нөгөө эгоороо алдаад байгаа байхгүй. Тэ? Одоо нэгсэндээ хүний өрөө сонсохгүй болоод өөрөө чадчихна гэдэг тэр юмдаа ирдээд хитрхи одоо юу гэдэг тэр тэгээд байгаа байхгүй. Хааны үг болох үйл хааны зарилгыг зөрчдөг чи юм бэ? Тийм. Хааны үдээс одоо Тийм. Гэтэл магадгүй тэр хааны одоо тэр юг зоригтойгоор хараад хэлж байгаа хүн гэдэг ч юм уу. Тэр хүний буруу зүйлийг зоригтойгоор хараад хэлж байгаа хүн нөр тэр хүн домгаахгүй байх. Тэр чинь тэр юм дээр гардаг шүү дээ. Нөгөөдөө хаан чинь тэр мөнх хаан болоод хэдэн оюутнуудыг нөгөө Чингисийг одоо үүсгэлээ, Чингис хааны онол сүрлээ эдэр гэж хэлээ. Тэр Толгой хааны нөгөө нэг тэд нар хүүхдүүд нь нөгөө оюутнууд хэдэн оюутнууд мөнх хаан тэргүүтээ хэдэн оюутнууд тажир өвний бодлогыг яриад явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөдөө болохоор тэр эсэргүүцээд тэднээс айхтаа тэднийг жимгэнлүү хэдэн мужиг хүүхдийн цөлчлөө гэж гардаг байхгүй юу? Тэгэхээр яаж ийм вэ гэхээр өгөөдөө хаан бас л дутуул бодсон байгаа байхгүй юу?
Яа тэгэхээр хажир үнний бодлого гэдэг өөр орчлон хорвоогийн хуулийн нүүр юм аа. Орчлон хорвоогийн зүйлс харуул тэн дээр хаанч байна уу, хинч байна уу тийм ээ. Яг л одоо нэг л оршин. Тэр өөрийнхөө цэвэр энергиээр байна уу, бохор энергиээр байна уу өөрийнх нь сонголт. Бүх юмыг ингээд хийгээд өгсөн. Тэгээд өөртөө тулаа хий. Тэгээд амьдрахтаа юу нэг дэлхийгээр оршихгүй бол та нар амьдрч чадахгүй шүү. Орцож алга болно шүү л гэдэг л юм хуйлтай. Гэрлийн хөл чи өөрөө тэр шүү дээ. Юу яаж юм гэхээр байгаа бүх зүйл одоо хамааралтай оршино. Хамааралтай оршихдоо бие дааж оршино. Нэг нэгэндээ төв удахгүй оршино. Тэгэхээр орчлон орвоо чинь тэр гариг хэрэгс чи өөрийнхөө тэмдэглэгээр өөрийнхөө зам дээр нэг нэгэн дээр очиж ингэж цаад хийхгүй. Тэгсэн юм биеинд хамааралтай. Тэгвэл хүний амьдрал бас яг тийм юм. Тэгвэл өгөөдөө болохоор тэн дээр яагаад юм гэхээр үгүй алтан уургийн одоо Чингис хааны энэ бодлогыг өгөөшлүүл алтан уургийнхаа энэ дээр гэтэл хажир үний бодлого болохоор мачийн хөвч байсан хамаагүй тавьж өгөө. Хин чадамжтай энэ гарч ирэх нь өөрөө энэ хууль юм а гэдгийг л яриад ингээд зөрчилдөг дүүсэд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь тэр үед ч гэсэн өргөчнээ өндөр боловсролтой байсан ч гэсэн тэн дээр өөрсдөө алдаад татал. Яагаад энэ асуудал үүсэж байна гэдэг дээр ажиллаж чадахгүй бас тийм алдаа гарна. Тэгэхээр бидний хэлээд байгаа байхгүй. Яг одоо алтан дэд үний айлгыг адилхан ингээд сурал зарлаад өчнөө олон жил явцсан хүнээс ингээд мөргөлдөн өгөө та нар. Хоорондоо мөргөлдөн. Тэгээ хин нь одоо нөгөө зөв бие буруу гэдэг ингээд хоорондоо маргаад явах юм уу? Альсвал наадхан дээр өөр өөрсөндөө дүгнэлт хийгээд тэгээд орчлон хорвоо өөрөө хэн таньж мэдж явсан нь зөв гэдэг юм. Одоо хажир үний бодлого яг амин чанараар нь ойлгосон нь явна шүү л гэдгийг л хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ бид нарт ийм тохиолдол гэж хэлээ.